За бүгдөө сайн байна уу? Энэ өдрийн алуу мэдчилгээг та бүхэндээ хүргье. Хагас өдрийн орой Монгол гэдэг харилцан ургалгыг үүр тодголсон хууль чаг ёс удамжил гэсэн сэдвээр илтгэл хийсэн. Ингээд энэ илтгэлийн үргэлжлэлийг өнөө өдрийн өмнө чагж гаргаж байгаад та бүхэндээ ярья гэсэн ийм бодолтой байна. Ингээд та бүхний анхаарал тавьж сонсноо гэдэгт найдаж байна. Ингээд ярилцлага илтгэлийг уншиж дуусны дараа та бүгд асуулт асууж санал шүгэмжээ хэлхийг хүсэж байна. Ингээд хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Монголчууд бол хятадтай, манжуутай хоёр удаа ингэж төр бүрнээ нэгтгэж нэг туургандор хамтран оршиж байсан. Эхнийх нь бол 100 гаруй жил, дараах нь бол 300 гаруй жил. Манж хятадын ноёрход ингэж холилдон амьдарч орчин тогтнож байсан. Гэсэн хэдий ч монголчууд устж алга болоогүй. Үндэс хусаага хамгаалж чадсан. За энэ шалтгаан нь юу байсан бэ гэдэг бүгд хятад хүнтэй ургалж гэр бүл болохыг хориглодог ийм хууль дүрмтэй, ийм ёс заншилтай байсан. Ийм учраас цөөхөн монголчууд хэдэн зуун мянган жилийн туршид оршин тогтнолцоор ирсэн. Хятад үндэстэнд хайлж ослоо. За нэг талаас нь бол хууль дүрм бол хатуу байсан. Нөгөө талаас нь бол монголчууд бол ноёрхогчд. Хятадууд бол ноёрхдогч. Тухайн нийгмийн дөрвөн давхраа хувааж хятад хүмүүс бол хамгийн давд хамт байсан. Хятад хүний үн чана нийгэмд байр суурь маш доор. Нэг ойгуур хүн мусульман шинтэй хүн 40 алтан жоосны хүнтэй байхад нэг хятад хүн нэг ээлжийн хүнтэй байсан байх шиг. Нэг монгол хүн, жирийн монгол хүн 20 морины хүнтэй байхад нэг хятад хүн нэг морины хүнтэй байх шиг. Ийм учраас энэ дээд язгууртай эрхэмдээд гаралтай монголчууд энэ доод гаралтай язгуур муутай ийм хүмүүстэй гэрэлж суух ийм явдал бол хоорондоо үүсэх болжоо. Магадлал маш бага байсан. Монголчууд өөрсдийгөө мөнгө тэнгэрээс яатай тэнгэр язгууртай гэж үздэг. Энэ талаар сурвалж хоолуудаг. Манай эжин хаадуудын хэлсэн ярьсан юмнууд их тодорхой. Ийм учраас өөрийн хэлсэн язгуур гарлаа. Энэ мөнгө тэнгэрээс заяатарсан энэ чивэр цусаа, чивэр удмаа, чиврээр нь байлгах. Энэ бол монголчуудын үүрэг хариуцлага гэж ингэж одоос ойлгодог байсан байна. За, хятад хүмүүсийг бол тохоо үед нийгмийн хамгийн доод давхраанд ингэж оруулж ялган үздэг байсан нь зөвхөн монголчууд биш. Энэ дэлхийн олон улс үндэстнүүдэд саяхан 19-20 дугаар зууны хүртэл хятадуудын нийгмийн байр суурь маш доор байсан. За жишээлбэл тэр Филиппин хүртэл мөн нийгмийг дөрөв давхраад туугаад хамгийн доод давхраад нь бол хятад. Доороос 2 дугаард нь хятадын иргэншүүд байх жишээтэй. Ингээд хүн даан ховж өрөвдөр оногддог байсан. За Мализ бүс адилхан тийм байна. За энэ хятадын тэр алдартай жохоолч баян гэдэг хүний бичсэн дээр муухай хятад хүн гэдэг жохоол мөртөл гардаг. Тэр зүүн өмнөд Азийн өмнөд Тэнгисийн арлуудтай байдаг хятад хүн нийгмийн байр суурь маш доор. Хайн дараатай адилхан төрж байдаг, бүгч байдаг. Олмоор хүйс төвдөрч тэмдэрсэн чихэнж гайхгүй. Ийм ховж яатай нийгмийн байр суурь эдэлж байсан гэж ингэж явдаг. За энэ нь утгатай зэрэг бас арга байхгүй. Ягаад гэвэл олон мянган жилийн турш хятад бол бидний ярьж хэлж сурсмаар бол феодалын нийгэм гэж. Олон монголчууд олон хятадын утгатай зэрэг цөөхөн хэдэн хятадууд гажрын эднүүд эждүүд гажруудад яхагчнаар дийлэнх гажир ширгоон өмчилж эзэмшиж олон хятад иргэдүүд нь бол тэн дээр нь хамжигын тарихчин, боол тарихчин байдлаар ингэж ажиллаж өөрсдөө бол маш өчүүхэн жижиг ашиг авч дийлэнх ашиг олсон хоросон бүгдийг тэр ажлын эзэн тэр дээр
тушаадаг. Дийлэнх голод хятадууд бол ийм тариачин, боолчууд, нийгмийн гарал үүслээр ийм доор ийм хүмүүс байсан. Хятадууд бол энэ нийгмийн орчинд энэ аж төрх ёсондоо хэвшиж сурсан ийм одоо сэтгэхүйтэй ийм ард том юм байна. Тийм учраас манай монголчууд төртөл одоо боолын боол ушина шороо гэж үзсэн. За ингэж тадар самуун хэрэг хийсэн хүнийг одоо шийтгүй да. Хятад барьж өгье гэж. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр боолын боол барьж өгье гэсэн. Тэгэхээр хятад том боол гэдэг адилхан утгаар одоо монголчуудын бод хэрэглэгдэж байсан. Ийм нэгэн жишээ юм. Тэгээд бид нар өнөөдөр ингэж ягаар энэ тухай ярьж байна вэ гэхээр зэрэг өнөөдөр одоо хятад тунд хайртай дуртай хүмүүс одоо маш олон байна. Хятад туны одоо юм болгоно одоо сайхан юм шиг санагддаг. Хятад тун ухаантай, мэдлэгтэй, боловсралтай, ажилтай, амьдралтай, үр хөвгтэй хятадтай суудаг. Хятадтай суухт нь хоригддаггүй. Манай монголчуудын бодох юм бол хятад хүмүүс ер нь ажилтай, амьдралтай, сайн сайхан байдаг юм шиг. Ингэж одоо ярьдаг гэрийн ахмадууд монголчууд тэгж одоо өөрсдөө их муу шадаг. Ингээд хятад туны юм болгон сайхан юм шиг. Өөрөөр тэр муухай байсан бол тэгж одоо олон монголчууд хятадтай суухгүй шүү дээ. Одоо 92 түмэн монгол хүн хятадтай суусан гэдэг байгаа л да. Одоо бүр энэс хамаагүй хурдтай хятадтай сууж бид нарууд нь харагдаж байна. Тэгэхээр энэ хятадтун сайхан арга сууж байгаа байгаа үстэй. Ингэж одоо ойлгож байна. Тэгэхээр бид энэ бүр саяхан 20 дугаар жил хүртэл хятад бол энэ дэлхий дээр нийгмийн гарал байр суурь маш тоо. Ийм даатан байсан. Тэгэхээр нэг юм байдаг юм л да. Энэ аж төрх ёсноос нь шалтгаалаад тэр идэж байгаа хоол хүнс чагаагаар амьдралын хэвшил энэс нь шалтгаалаад тэр цуснд нь генд нөөцлөлт. Энэ мөр үгтэн боломжлогддог юм байна. Өнөөдөр чинь одоо эдийн засгийн өсөлтөөс болоод хятад одоо зарим хятад нэг хэсэг нь одоо ингэж баяж гүйлж амьдрал сайжирсан сайхан юм шиг хараад очсон. Тэрнээ тэр цуснд нь шингэсэн тэр хятад дээр боорч юм хийж байгаа алга болохгүй. Энэ нь одоо өөр хөлтөд боломжлогдож байна. Тэгэхээр одоо энэ бүгдийг ойлгохын тусдал одоо үнэхээр тэр хятад хүн тийм бахмар сайхан тийм одоо үндэстэн мөн үү? Бид нар яагаад заавал энэ манай Монголын одоо ичнэ сайхан залуучууд байна. Ичнэ сайхан охтууд байна. Тэд нарыгаа яагаад ингэж муушааж боромжилж гэвэргэн тэр хятадны төв хүндэл шаард дээдэж ингэж одоо өрөөл маань хуусаж чусаалж үндэсний мөхөж амар оруулж байгаа юм байж. Энэ асуудал тавьж байгаа юм. За дараа нь бол одоо манж мандаж Монгол хятад одоо манжийн иршил орсон. Гэтэл манж нар бол гойл гаргаж Монгол хятад тархилчин оруулахыг одоо хоригдсан. Хамгийн анхныхан хойд нь бол Инкамхон хааны үед 1680 онд гарч ирсэн. Одоогоос 333 жил юм болсон хойд байна. Ягаад гэвэл зэрэг манж нар бол Монгол хятад хэрэг болж ойртод нятархан манжийн мархал ашиггүй гэж үзсэн. Ийм учраас хятадууд зөвхөн цагаан хэрмэн дотор ингэж хорж душиж хийж гарч монголчуудад ойртох байсан. За энэ нь бидэнд ашигтай болсон. Бид нар үндэс тусаг хамгаалж гэтэртэй ийм одоо үйлдэл үүссэн байна. Ингэж одоо манжийн хэл гэдэг хаан удаа дараа ийм хоёулуудыг гаргаж хятад иргэдийн монголчуудтай ургалдахыг чандлан хоригдож байсан. Тэгээд манж мөхөд монголчууд тусгаар татсан. Монголчууд тусгаар татнууд Богданд Монгол улсыг байгуулад 1913 онд гаргасан нэгдүгээр хамгийн том хууль бол Хятад Монгол харилцааны ураг барилтыг үүр тургуулсан ийм хууль. Яагаад одоо энэ хуулийг гаргаж ирэх гэдэг зэрэг энэ ноцтой энэ асуудал маш ноцтой. Энэ үндэсний мөхөх хамгийн одоо хорт явуулах. Үндэсний мөхөх хамгийн том бүтэмжил бол хятад хүнтэй урлах гэр бүл болох. Энэ бол манай үндэсний хамгийн том жанртай байсан. Ингэж ойлгосон байна. Тийм учраас нэгдүгээр энэ хуулийг баталж байна. Өөрийн гэсэн эрх мэдэлтэй туурах тусаар улс болтой зэрэг бас энэ хуулийг баталж байгаа.
За энэ хуулийг батлаад тэгээд хятадуудыг өсө Монголын нутгаас хойж аваад ингэж одоо улсаа ингэж тусгаар тогтнуудаж үндэс хусаагаа ингэж чивэрл авсан ийм бүгдээ. Гэтэл өвөр Монголд бол байдал бас өөр. Байдал бол шал өөр. Гэдэргэн одоо энэ хятад улсыг дагж орсныхаа дараа энэ хятад хүмүүстэй гэрэл суух нь одоо бүр сайхан юм шиг. Ийм одоо суртал ухаагуулаг, ийм үжил одоо нийгэмдэр маш их дэргэрсэн. Ингээд маш олноор хятадтай суусан, хятад нэр авсан, хятадаар ярьдаг болсон. Иймэрхүү хандлагууд гарч ирсэн. Тэрнээ улмаас манай өмнөд Монголын, өвөр Монголын 92 түмэн хүн боيو хүн амынхын 37% нь хятадтай ингэж гэрэлж үндэс хусаагаа хайлах уусгасан. За тэгэхээр энэ хууль бол одоо мэдээж одоо өнөөгийн одоо шинж чад үед одоо ийм хууль байх нь бол мэдээж жохомжгүй юм. Тэгэхээр энэ олон зуун жил ингэж уламжлагдсан хуулиуд хүчингүй болсныхоо дараа ард түмний амьдралд ёс заншил болж ингэж бүрэлдэн татдаг. Энэ утгаараа монголчуудын дотор одоо олон жил хуулийн хүчингү гэсэн ёс заншлын хэмжээнд одоо энэ Монгол хэлтийг хорголсон энэ зүйл жалт үйлчлэлээр ирсэн. Энийг одоо батлах нотлох маш олон зүйлүүд байдаг. Ингэж олон зуун жил хууль цаажийн хүчтэй байсан зүйл жалтууд бол ёс заншилд ингэж амьдралд ингэж маш гүн өдөртэй болж үндэсний одоо ёс заншил чээр хориг ийм юм болж бүрэлдэхүүн тогтдог. За энэний хүчинд одоо бас манай өвөр Монголын жонглохгардууд маань Монгол хэлээр хятадтай суугаагүй. Хятадтай суух үчин ярьдаг. Сууд болохгүй зүрхтэй заах цогцдог. Ийм байдалтай байгаа юм. За энэ тухай урттай зэрэг энэ манай өвөр Монголын одоо нэрт чухалч гаш харж амжихгүй. Бичсэн хятад эхнэр одоо ясчин харлаа гэсэн ном. За энэ номыг урттай зэрэг манай өвөр монголчууд маш сайн одоо уншиж байгаа. Маш сайн үлээлгсэн ийм ном юм байгаа юм. Борлуулалтаар ч гэсэн одоо маш сайн борлуулалттай. Ягаад гэвэл энэ бидний өмнө толгомжсон асуудыг шийдэхэд энэ ном их тус болно. Тэгэхээр нөгөө хууль цаажийн хүчинд үйлдэлсэн юм маань алга устай зэрэг гаш хараад тухайн бичсэн шиг ард түмэнд донд янз бүрийн хэлбэрээр энэ хятад хүнтэй суулж болохгүй гэдгийг одоо ойлгуулах, сургах ийм зүйлүүд ингэж бий болсон. За энэ нэгэн жишээ бол одоо хятад эхнэр аваад явсан харна гэдэг. Энэ шарж амжихгүй агуумаа мякан чахал явсан сургаал. Иймэрхүү төрөл бүрийн сургаалууд манай өвөр монголчуудын донд маш их уламжлалт багсан байдаг. За энэ зохиолыг бичиж байх үед манай энэ өвөр монголын нэг настай ээж надад бас нэг үлгэр ярьж өгсөн. За энэ бол өөрийн одоо нүдэрээ үжиж харсан ийм явдлынхаа тухай надад хэлсэн юм байгаа юм аа. Тэгэхээр зэрэг энэ настай ээж юу гэсэн бэ гэдэг зэрэг за миний нэг төрлийн одоо ач хүүхэн бас хятад хүнтэй суух гэдэг. Манай төрдөр одоо эсэргүүцээд 4-5 жил болж байна. За ингээд суухаар батд болдог гэж таардаггүй юм аа. Амьдрал нь таардаггүй. Зан аав нь таардаггүй. Таардаггүй юм маш их байдаг. Залуучууд зүтгэхээр байгаа суудаг. Ингээд суучаад хожим амьдрал дундаа амьдралын жан дотлоо сан болгож маш одоо жавлан шам нартай сэтгэл санаа тэнүүнгүй сайхан амьдарч чадахгүй болдог явдлууд маш олон байдаг. Энийг өсдөж хүүхдүүд ихээр мэддэггүй юм аа гэж ингэж ярьсан. За ингээд энэ настай хэлсээр цаашнаас ингэж хэлж байгаа даа. Бид нар эдэмтэн мэрэгд маань юунаа учраас хятадтай харамт гэж харагддаг вэ? За тэгээд ихээр гэх юм бол манай үндэстнээ ясч ус холилдож үндэст нь саармагжаж устгах аюултай. Дахиад тэрнээсээ наашаа хэлэх юм бол олон жилийн шалтгаан байна. Бид нар Монгол хүн ийм нэг агуу их үндэстэй. Өөрийн үндэснийхээ үр чивэр авчих цаан гэсэн энэ бол их том асуудал байдаг юм аа. За ингээд цааш нь бас нэг үлгэр ярьсан байгаа юм. За намайг баг байхад миний нутгад нэг их илээч барьяач алиа гэж дууддаг нэг өгшөөд байсан. За тэр алиа гэж авгайлалтай
нутагтаа их нэр төртэй, ихийн мэддэг, идэж барайч мэрэгчлээ. Насаараа хүүхэд болсон тийм хүн байсан. 80 хэд жил хүрээд бол тэнгэр тавьсан. За энэ ээж бол олон хүүхэдтэй 10 умбалтай байсан. За нэг умбал хүүхэн нь нэг хятад жалуутай суух гэсэн. Гэснийг болтой зэрэг энэ ээжигтэй эсэргүүцэж дангиж байгаад энэ хүүхнээ хятадаас салгаж авч яхахыг нүдээр харсан гэж. За энэ надад настай ээж надад ярьсан. За энэ явдал бол одоогоос 40 гаруй жилийн өмнө бараг 50 жилийн өмнө болсон учраас. За тэр үед тэр ээж энэ умбалдаа юу гэж хэлж байсан бэ гэдэг зэрэг Монгол хүн хятад хүнтэй суувал өгсөн авдаан төрөл болдоггүй юм аа. Монголдоо хүрвэл Монгол нь бол чэйж нь манайх өгсөн хүнийх гээд Монгол авдаггүй. Хятад хүрвэл өгсөн манайх чэйж нь хүнийх гээд авдаггүй. А ингээд хятадтай амьдарсан хүн дараа төрөлдөө хүнээ төр болж чаддаггүй гэж умбал хүүхдэд дангиж байгаад хятадаас солгож авсан гэж ингэж ярьсан юм байна. А тэгээд тэр умбал хүүхэн нь одоо нэг сайхан Монгол жалуутай суугаад олон сайхан хүүтэй сайхан айл болоод ингээд амьдарч байна. Тэр үед тэр өгшин умблаа ингэж дангиж байхыг би үжиж харсан. Тэгээд одоо зэрэг энэ настан болтой зэрэг настай надад энэ үлгэрийг яаж өгсөн. За энэ бол үлгэр биш юм. Бод амьдрал дээр болсон. За энэ хүн одоо зэрэг өөрийн нүдээр үжиж харсан. А ийм одоо монголчууд ингэж сурдаг байсан байх л да. Юу гэж хэлдэг байсан бэ гэдэг чинь хятад хүнтэй сууж болохгүй. Суусаар дараа төрөл олж төрдөггүй. Энэ хятад монголын дундаас гарсан хүүхэд болтой зэрэг чэйж нь одоо монгол бүгс нь одоо хятад ингэж төрдөг гин. Ийм учраас дараа төрөл олох үед нь одоо ингээд монгол таламж хятад таламж ингэж авдаггүй. Ийм одоо холимог. Нэг бол одоо чэйж нь монгол, нэг бол бүгс нь хятад. Ийм байдалтай учраас төрөл олдохгүй гэж ингэж одоо ярьж тайлбарлаж хүүхдүүдэд сургадаг байсан байна. Тэгэхээр энэ нь одоо мэдээж хүмүүсүүд бол нөдөө туслаад сайтай тухайн үеийн нийгэмд байсан байхаа. Тэгэхээр энэ бол бас тийм үндслэгүй зүйл биш юм. Энэ генетикийн ухаан гэж одоо энэ байна. Одоо хүний энэ генийг судалдаг генетикийн ухаанаар авч үзвэл хүн болтой зэрэг эцэг их хоёроос яг 50-50% одоо гений үйлчлдэг юм байгаа юм. Тэгэхээр одоо тал нь хятад, тал нь монгол гэж хэлсэн энэ бол тийм үндслэгүй зүйл бол биш. За энэ тэрлийн сүхтээс төрөл болох асуудлыг одоо бид нэг сайн судалж үзээгүй. За энэ эрлийн сүхтээс төрсэн хүүхдүүд нь бол одоо маш орой өхөнч төрдөг. Энэ бол генетикийн шинжилгээ ухаанаар батлагдсан юм байгаа. За энэ талаар бол би дараа нь ярина, маш дэлгэрэнгүй ярина. Яагаад одоо сууж болдоггүй юм? Суусан тэр эрлийн сүхтээс хүүхдүүд бол юу гэх талаар бол шинжилгээ ухаанаар баримттай ингэж ярина гэж бодож байна. За би бас интернетээс нэг зүйл уншсан юм байгаа юм. За энэ бол Америкт байдаг настай монгол хүн юм шиг. За энэ шарвдам чухайн тэр бичсэн одоо үнэхээр хятад хүнтэй цоовол тэр ясан харлаг юм уу юм уу? Энэ талаар энэтэй одоо холбогдлолтой агуулга байсан байхаа гэж би бодож байна. Чухам энэ хобби тэр хүн уншсан юм уу? Энийг би сайн мэдгүй. Үнэхээр одоо тэр хятадтай суусан хүн Америкт эмнэлэг цочод үжирсэн чинь ясан харсан байна. Тэгээд одоо зэрэг тэр эмч бас энэ тухай хэлсэн ийм одоо хятадтай суусан монгол хүн суувал ясан харалдаг тухай ийм одоо өвчтөй хүмүүс нэгэд хэд ордон гарч ирсэн. Энэ тухай бичсэн одоо тийм интернетийн мэдээлэл байгаа. Тэгэхээр тэр энэ мэдээлэлүүд тэр хэрэгжлийн одоо үндэстэй одоо би сайн мэдгүй. Ямар ч байсан интернет дээр энэ мэдээлэл явж байгааг халт уншсан. Тэгээд бас ингээд тухайн үед би одоо ингэж бодож ирсэн байхгүй юу? За энэ шарвдамжгүй тэр өвг маам бол тэгээд зүгээр одоо маам хүн байна тэгээд ингэж ярьсан. Одоо тэр бол зүгээр тэгж яраа болохоос биш одоо өнөө шинжилгээ ухааны үндэстэй биш байхаа гэж ингэж бодож ирсэн. Тэгээд сүүлд нь харин тэр интернетээр бас тийм мэдээлэл олж уншаад
Энэ чинь бас яг тийм үндэслэхгүй зүйл биш юм байна. Үнэхээр шинжлэх ухааны аргаар хятадтай сонсон хүний ясын гэж үтсэн чинь одоо ясна гэж харсан байдаг. Тэгэхээр энэ бас одоо ер нь их гайхамшигтай зүйл байх нь тэр үндэсгүй зүйл гэж одоо сүлжээд гэсэн шиг байна. Тэгж ойлгосон. За мөн одоо энэтэй юм төстэй явдал бол энэ манай гэр бүлийн түүхэнд бас тохиолдож байсан юм байна. За өнгөрсөн жууны одоо 30-40 оны үед болсон явдал. За миний нахчуугууд самч гэдэг хүн байсан. За тэрнээс бол 5 одоо дүүтэй. Жангэ байж тэр чинь өстэй жиргэн дүүнраас нь нэг нь өстэй жиргэн. Саамо гэсэн одоо эмэгтэй дүүн. Энэ тухайн үед бас хятадд авч ингэж мала мажуулж ирсэн баян найдууд хятад адуучинтай ингэж галдуур ингэж нийлээд хөлбөртэй болоод суухаар болж ирсэн юм байна. За энэний өстэй жиргэн Иштав гэсэн авг нь одоо олж мэдээд үхэж одоо хятадтай суудаг. Хэрвээ болохгүй бол одоо жанахтай ч хамт танилцгана гэж ингэж хатуу санааж ирсэн байна. За тэгээ энэ өстэй жиргэн сам одоо олсонсоо тэгээ тэр шөндөө өстэй жиргэн өөрийн тэр үнэтэй одоо татвар суйх алт мөнгөний төлөө авч өгүүлээд тэр нөгөө амрах хятадтай хамт ингэж жогтаад алгасан. Тэгэхээр энэ монголчууд бол чон багсан хичээ, ужаа багсан хүүхэн аюултай гэсэн ийм одоо маш аюултай үйл хийж ингэж хятадтай дагаад ингэж арилж гисэн байна. Гэсэн ч одоо энэ Иштав гэдэг хүн бол хаанаас ингэж буу гараад хөвгөд долмор хүртэл яваад. За ингэж мөрнөх ингээд алгадаад суралцраад ингэж хөрөнгөн бараад харж ирсэн. Тэгэхээр тэр нөгөө хятад залуу маань абдуучин байсан учраас тэр абдууцраас хамгийн сайн хурдан тавтыг морин ингээд сонгоод онцсон учраас хойноос нь хөгөөд гүйчсэнгүй юм байна л да. За тэгээ бүр одоо тэрнээс бүр хамаагүй хойно одоо хэсгийн дараа ингээд долмоор орсон долмоорлоцсон ингээд монгол хүн ингээд ярьж ирсэн очиж ирээд хятад гачаан болохтой зэрэг ингээд морио ослоо байсан чинь хөлөг дээр нэг монгол хөшин байсан. Тэгээд ламо шиг харахтахаар ингээд уулзаад ярилцсан чинь болохтой зэрэг биш одоо би тийм биш энэ гэдэг. Тэгээд ингээд сандраад дутаагаад алга болж исэн гэж ингэж ярьсан. Тэгээд одоо бас бараг нэг 90 он ч юм уу да. Тэр долмороос тийм хятад залуучууд ирсэн. Төрөлсөд нь хайж байна гэдэг. Тэгэхээр нь одоо тэр манайхны төрөлсөд Монголд зэрэг танихгүй бид нар тийм долмор төрөлсөд байдаггүй гэдэг. Ингээд одоо нүүрэхгүй явж ирсэн. Яг л тэр зэрэг манай энэ нутагд бол хятад унттай хот ураг болсон. Тэдний үр удмыг өстэй зэрэг ургад тоочдоггүй. Ийм боломжтой. Хэрвээ тэр саамуу очоод ирсэн бол мэдээж одоо хатад суудараад ингээд босоод авна. Гэтэл одоо тэр саамуугийн хятадтай суугаад гарсан үр хөвгүүд тийм мэдээж одоо манай ураг удам бол хүлээж авахгүй. Ураг удамд хатад тоохгүй. Тэдэнтэй ямар шалгаж байгаа байхгүй. Ийм системийг барьж ирсэн. Тийм учраас өнөөдөр хүртэл одоо тэр манай тэр нахчин талаас бол хятад хүнтэй суусан ирсэн нэгч гараагүй. За энэ бол ийм байшил байна. Одоо манайхан манай монголчууд бол за хятадтай суусан бол хятад чинь буудаж авна гэдэг Иштав авах гэдэг юм байна гэж ханаас нь явж ирсэн. Ийм одоо хатуу маш хатуу одоо ийм хятадтай суухыг одоо хоригддаг байсан. Тэрний улмаасаа ингэж одоо хүртэл манай садан төртөл хятадтай суусан гараагүй юмаа гэж ингэж ярьдаг. За энийг бол одоо манай буурлууд одоо бүр ярьдаг. Энэ болж өнгөрсөн явдал юм байгаа юм. Тэгэхээр одоо бид нарс өнөөдөр бас энэ зарчмыг барьж болно. Хэрвээ чи хятадтай суудгаад юм бол чиний үр хөвгтийг бид нар харуулахгүй шүү. Ургийн бичгээс одоо гасан шүү гэж. Одоо бид нар бүгд одоо ургийн бичиг хөтөлдөг болж байгаа. Манай өвөр монголчууд одоо ургийн бичиг одоо маш ихээр одоо сүүлийн үед ургийн бичиг ингэж хэмжүүлдэг. Ургууд мараа суугаад садан төлөвийн илхийг гаргадаг ийм болчихсон байгаа. Хэрвээ энэ садан төлөв дотор чинь хятадтай суусан хүн гараад ирвэл одоо яах вэ? Тэгэхээр энэ уламжлалаа бариад бид нар тэр ургийн бичигт оруулж босхгүй ханд ургийн бичиг асах хэрэгтэй. Энэ мөнгө тэнгэрээс ятсан Чингис хааны удам болсон дээд зүгтээ монголчуудын мург удам дотор хятадчтай орж иж болохгүй гэдэг.
Ягаад гэвэл зэрэг хятад Монгол боодын бол башгны шороо гэж маш доод гарал бодогдтой гэж монголчууд үздэг байсан. Ийм одоо жишээнүүдэд манай өвөр Монгол маш их байна. За Монгол тулгтны 100 гэсэн нэвтрүүлэгд одоо Чингис хааны дүр тоглосон Баасан жуугаа орчсон Монгол улсаас одоо хүртэл одоо энэ Монгол тулгтны 100 гэсэн нэвтрүүлгийг явуулж байгаа. Өвөр Монголоос одоо 2 хүн оролцоод байгаа. Тэрнийх нь нэг нь хамгийн анх оролцсон хүмүүс Баасан жуу байгаа юм. Тэгээ Баасан жуугаа тэр нэвтрүүлэгт орохтон бас тийг ярьж байсан. Баасан жуугийн ээжийн устай зэрэг Баасан жууг бол хятад хүнтэй яасан суухгүй гэж ийм шаардлага тавьчихсан. Яасан ч одоо хятад хүнтэй голж ирж хятад хүнтэй суухгүй. Тэгээ Баасан жуугаа бол хятад хүнтэй суугаагүй. Ингээд сайхан Монгол төсөлтэй суугаад өргөдөлөд ингээд ажиргалтай амьдарч байгаа тухайгаа ингэж одоо энэ телевизээр олон нийтэд ингэж нээлттэй ярьсан юм байдаг. Ингээд үжилтэй зэрэг бол ингэж манай нийт монголчуудын дотор бол хятадтай суухыг хоригддаг ийм одоо уламжлалтай байсан гэдгийг одоо бид нар мэдэж болно. Шарав жамч гон одоо авгамын сургаал ясчин харлан. За нөгөө настай ээжийн хэлсэн хятадтай суувал төрөл болдоггүй. Жижиг Монгол бүгсний хятад гардаг. За Баасан жуугийн ээжийн хэлсэн сургаал. Манай гэр бүлийн түүхэнд тохиолдсон буудаж ална гэдэг явдал. Энэ эд бүгдөө за иймэрхүү байдлаар манай монголчууд бол тэр хууль үйлчлэхэн болсны дараа ингэж төрөл бүрийн байдлаар ёс заншил болгож хятадтай суухыг хоригддаг байсан. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт төрж ийнө гэвэл Монгол үндэстэн бол түүхэндээ хятадтай суухыг хуулиар хатуу хоригддаг байсан. Тэрнийхээ дараа бол хятадтай суухыг ёс заншлаараа хатуу хоригддаг. Хятадтай суухыг зөвшөөрдөггүй, хоригддаг, эсэргүүцдэг ийм ёс заншилтай үндэстэн гэж үзэж болно. За тэгэхээр бас нэг асуудал гардаг юм аа. За энэ нь юу вэ гэдэг зэрэг зөвхөн хятад иргэн Монгол эхнэр авахыг хоригддаг байсан уу гэж хуулийн дээр. Тэгэхээр тийм биш. 1913 оны Богд хааны жарлал дээр хятад тун луга ураг барилдаж богдож үрд болохгүй болгосон. Ер Монгол хууль бичгэд. Монгол иргэн харилцан ураг барилдгийг чаажлсан зүйл бий гэж. Иргэн гэдэг хятадыг хааж байна. Тэгэхээр энэ бол хятад тун Монгол эхнэр авахыг ганцхан ойлгосон биш. Монгол хүн ч гэсэн хятад эхнэр авах болохгүй. Энийг хорголжээ. Ер нь харилцан ураг барилдаж болохгүй. Энийг хоргосон гэж ойлголоо. Тэгэхээр энэ Монгол уламжлалаар бол хятад эхнэр хэсэг болдоггүй байна. Тэрнээс ч одоо бид нар одоо эхнэр болохгүй учраас хятад солонгос Япон юу ч авсан болно гэж ингэж ойлгож болохгүй. Уламжлалаар бол уламжлалт хууль цаашаар уламжлалт ёс заншлаар бол хятад эхнэр хэсэг авах болохгүй. Зөвхөн одоо хотоо хятадгийн хоригдсон юм биш. Өөрсдөө ч гэсэн хятад эхнэр авахыг хоригдсон. Ийм одоо уламжлалтай байсан гэж ойлгож болох юм. За монголчууд бол зөвхөн одоо хятад хүнтэй ураг барилтыг хоригдсон гэдэг биш. Ер нь хятад хүнтэй ойрхон харилж явуулсан хатуу хоригдож ирсэн байна. За халах журмын 1726 оноос хааж ирэхдээ зэрэг айл газраас ирсэн ховрог хар хүн хятадын хүрээнд хонь болохгүй. Тэр нь хонох юм бол авч ирсэн эдж унаа мөрөн чөний яваад таваар таргаяа. Гэрчилсэн хүнд авсан ба ялын хасхын өгөө гэж ингэж одоо заасан байна. Энэ бол хятад хүнтэй одоо ойлголт явуулж болохгүй. Хятадын хүрээнд очиж хонь болохгүй. За энийг одоо хатуу харгалж ирсэн ийм зааш юм байна. За мөн одоо халах зурмууд бас ер нийт хүн хятад орсод тэмээгүй болсон гэж ингэж заасан байна. Тэгэхээр хятад хүнд одоо ямар нэг үйлчлэг хийж болохгүй. Тэмээ морь унаа ийм байдлаар. За бас одоо юу гэж заасан байна вэ гэдэг зэрэг монголчууд
хятад усхээр нэр өгч болохгүй ч ингэж заасан байна. Энэ үгээр нь маш чухал байх юм байна. Монгол хүн хятад нэр авч болохгүй. Ийм чагчтай байсан байна. За одоо сүүлийн үед бол одоо манай монголчууд ер нь монголоор нэр авчихаа. Нэг үе 50 60 соёлын онцлогийн дунд энтернүүд ер нь маш их одоо хятад нэр авсан. Тэгэхээр нэрнээсээ эхлээд хятаддаж байгаа. Хятад болж байгаа. Тэгээд хятад нэр аваад ирэхдээ жиргэл ингээд хятадасаа ялгахгүй соёлд нь уусаж цаашдаа одоо хятадтай гэрэлж суух энэ одоо нөхцөл бүрдэж байна. Хятаднаас ялгах тэр ялгаа надаа гэж бахасч байна. Ядаж нэр нь Монгол байгаад чи Монгол хүн байна гэж одоо ялгах. Нэр нь хүртэл одоо хятад болчихтой зэрэг нь ялгаа нь багасж улмаар одоо уусан мөх энэ нөхцөл бүрддэг юм байна. За мөн одоо манай холбоон дээр бас манай нэгэн одоо анд найд маань ингэж ярьж ирсэн. За 17 10 хэд төрсэн одоо турник нэг хүүхэд толгой зэрэг хятад нэрнээ дургу байна. Ингээ монгол нэр авъя гэдэг. Ингээ холбоон дээр сайхан ярьж байгаад тэр хүүхэд зэрэг монгол нэр өгсөн. За ингээд монгол нэртэй болсон. Энэ явдлын бид нар их баярлсан. Иймэрхүү байдлаар одоо ингэж нэр уснасаа эхлээд монголч асуудлыг одоо бодох нь бол маш зөв юм. Ийм одоо үйл явдлууд бид маш их талархалтай хандна. За ингэж одоо хятадтай зөвхөн одоо суух биш. Хятадтай ойртны улсын хүртэл ингэж хоригж ирсэн. Ийм одоо хойлын жийж авсанаа. Тэгэхээр одоо өнөөдөр бид нар бас тэгж хятад хүмүүстэй гэт их одоо өрөөж байгаа алдаж гэт их ойртон дотносх нь бол их үндэсний аюулгүй байдал их хорн нөлөө болно. Тэгэж одоо нийл ясаар байгаад л хоорондоо гэр бүл болдог. Удам судраа уусдаг. Ийм явдал үүсдэг юм. Тэгэхээр одоо бас нэг асуудал гарч ирэл л дээ. Хэрвээ хятад хүнтэй суул яах вэ? Хуучин одоо яаж хийх гэсэн байна. Тэгэхээр хуучин бол хятад хүнтэй хэрвээ суух юм бол ураг барилдах юм бол одоо их хатуу шийдэх гэсэн байна л да. Голдуу одоо 20 дөнгөлн малаар торгоно, жуун ташурдна, нутгад нь хөөж явуулна. Ийм одоо хатуу арга хэмжээг авч ирсэн. За тэгээд бол зөвхөн одоо суусан хүний одоо шийдэж зогсохгүй. Жуурчилсан хүмүүсийг, танилцуулсан хүмүүсийг, хоорондоо суулсан хүмүүсийг юм өгсөн. За шийддэг байсан байна. Тэрнээс гадна тэр харьяат тайлж нарыг шийддэг байсан байна. Холбогдох дээр засаж ирэх нэгч энэ шийтгэл бол их хатуу байж зөвхөн суусан хүний шийтгэл болохгүй танилцуулсан хүний бас тэр тайж жахс нарын хүртэл одоо ингэ шийддэг байсан. Ийм одоо хатуу байлтай байжээ. За энэ нь бидэнд одоо үнэхээр сонсож ууштай, үлгэр авууштай ийм жил байгаа. Аян учраас өнөөдрийн нөхцөл болон нийт цусан иргэдийг шийдгэж авахгүй танилцуулсан, жуурчилсан этгээд за тэдний хичээг ах дуу садан сургууль албан байгууллага хамт олноос хариуцлага нэхэмжлэх ёстой юм байна. За ийм хойд бол одоо монголчууд сурсан байсан. За ойр Монголыг чааж ивэл хүн болгон мэднэ. За ойр Монголыг их чааж юу гэж асан байх гэж хэрэг хэрвээ хот айд хулгай айд ирэм орох юм бол тэр айлын ах засаг Джейсон нарын давхар шийтгэх ийм одоо байлтай байсан. За энэ айлын ах гэдэг нь бол одоо тэр айлын одоо ах багч тэр хот айлын даргийн хэлдэг байсан. Ийм учраас одоо бидний хажууд хэн хүн хэрвээ хэний хүүхэд дунд хэрвээ хятадтай сууж байвал бид нар одоо нүд цохор их банд амьдс болохгүй. Бид нар тал талаас хэлдэг ярьдаг байх хэрэгтэй. Тэр эцэг нарт хэрвээ ярихгүй хэлэхгүй байгаа бид нар эцэг нартанд сануулах хэрэгтэй. Чи яагаад хүүхдээ хятадтай суулгав? Найз нөхдүүд нь сэл хэрэгтэй хятадтай суулж болдоггүй юм гэж. Ингээд тал талынхаа хариуцлагыг ингэж өндөсөх ийм шаардлага гарч байна. Энэ бол олон нийтийн нийгмийн одоо хяналтын тусгалж байгаа хэлдэг. Хэрвээ би хятадтай суучих юм бол манай гэр бүл садан төгс хүлээж авахгүй. Нийгэм нийт хамт олон маань хүлээж авахгүй.
Ийм байдал үүсгээс сум бас жаахан айд ингэдэг. Ичиж хэрвэддэг. Ийм одоо орчны бүрдүүлмээр байна. Гэдэрхэн одоо хятадтай сухлаар нь жаа хятад Монгол нэг гэр бүлгээл баяр хүргээд 20% интернет нь очоод ингэж одоо өөгшүүлээд ажил болохгүй байх юм. За нэгдүгээр суухаас өмнө тал талаас нь одоо хэлдэг, ярддаг, яншдаг ийм байх. За суувчдгийн бол бас тэдгээр хүмүүсийн төрөс одан ахтуу найдвартаас хасах хэрэгтэй. Тэр хоримонд нь очихгүй байх хэрэгтэй. Ийм байдал ингэж манай нийгэмдэр дэлгэрж гажир авч чадах юм бол энэ хятадтай суух явдал бас тодорхой хэмжээнд багасна гэж ингэж ойлгож байна. За ингээд дараагийн яриагаа жоохон товчхон ярих гэж бодож байна. Ягаад гэвэл яриа одоо гэдэгтэй урт болж ингэж хүмүүсийг алхаад яж магадгүй гэсэн ийм одоо бодгоомжл байна. Ингээд дараа нь бол энэ монголчууд энэ түүхэнд хятадтай ингэж гэр бүл болж ирсэн. За дараа нь ингэж хороолох хууль цаажууд гарч ирсэн. Энэ бол нэгэн үеэлтэй нэгэн зам хуультай ингэж ирсэн байгаа юм. Жоо 10 жил орчмоор ингэж үеэлтэйгээр ингэж дончоор 115 жилийн орчмын үеэлтэйгээр ингэж явж ирсэн. 100 жил 100 гаруй жил өстэй жиргэл монголчууд уруудад дараатаад хятадтай ихээр гэрэл цугаад байдаг. Тэгэхээр дараа нь тэрнээс хойш ингэж сэргэж мандаж үндэснээ хумсар бий болоод тэр хууль цаажин тэр гаргаад монголчууд жирүүл аж төрс амьдраад монголчууд бүчгчээд ингэж явдаг. Тэгж байснаа эргээд 100 орчим жил дээр ингээд уналтанд ороод ирдэг. За энэ нь устай жиргийн нарны хар цолууд төр байж байгаа энэ нарны идэвхжил гэдэг зүйлтэй холбоотой байна. За нарны идэвхжил гэдэг зүйл бол бас 11 жилийн ийм одоо идэвхжлийн мөчлөг гэдэг үйлдэлтэй 55 жилийн одоо энэ том идэвхжлийн мөчлөгтэй 55 жил настай жир 110 жил орчим болж байгаа юм. Нэг уруудаад эргээд сэргээд эргээд унтал. За энэ хугацааг ингэж нэг бүрчлэн ингэж монголчуудын тэр соёл иргэжлийн түүхүүдийг мандат дөрөсөн түүх юм. За энэ мандат дөрөсөн түүх. За энэ жиргэж явахдаа тэр хятадтай ургалж ихээр ургалж ясан уюуд дараа нь тэр тэрийг хуулиар батлсан чанга хугацаанд энийг ингэж давхжуулж үжээд энийг эргээд нарны идэвхжлийн тэр зураг дээр үеийн зурагтай харьцуулж нарны идэвхжлийн тэр үеийн зурагтай харьцуулаад ингээд гаргаад ирдэг жиргэн нэстийг авчаад яг таарж байна. Нарны хар тулуу багсаад нарны идэвхжил муу үед монголчуудтай жирэг маш одоо сул дараа иймэрхүү байдалд ордог. Тэгж байснаа ингэж сэргэж манддаг. Энэ талтай ингэж маш нарийн харьцуулж ингэж бичсэн жохогийн дараагийн хэсгээр ийм учраас та нар хэрвээ сонирхсан байвал дараа энэ жохоодыг одоо уншаад ингээд дэлгэрэнгүй агуулгыг бол харж болно. Тэгэхээр манай монголчууд бодож байгаа ингээд бид нар өнөөдөр ягаад ингэж бодож байгаа юм гэж ингэж одоо боддог. Бидэнд одоо ч ирээдүй байна уугүй юу? Бидний ирээдүй одоо маш харахгүй байна. Бид нар хажи одоо сэргэж мандахгүй энэ талаар боддог гэдэг. За тэгэхээр энэ бол мэдээж маш олон хүчин зүйлээс нөхцөлдөг. Тэрний нэг нь бол биднээс огт шалтгааллахгүй байна. Байгалийн зам хууль нарны идэвхжил зэрэг ийм хүчин зүйлстэй холбогддог. Ийм асуудал ус байдаг. Тэгэхээр өнөөдөр бол энэ нарны идэвхжил бол их сул наран дээр одоо хаталв цөөхөн гарч байгаа. Ийм үед одоо бид нар бол тавчиж ийм эрэнд амьдарч ийм зэрэг монголчууд одоо орой хуруутаж дөрөтөж байгаа ийм зүйл үүсэж байгаа. Цаашаа одоо хэзээ зэрэг мандах гэдэг зэрэг 2002 онд бол нарны идэвхжил сайн болно. Энэ үе рүү чигсэн ерөнхий уналт. Энэ үе рүү чигсэн ерөнхий уналт бол одоо явагдаж байгаа. Ийм ч гэсэн монголчууд бол одоо ингэж том утгагүй ингэж сэргэж мандах хилэн бол олно. Энийг бид нар тэр нарнаас авж байгаа эрчим гэж идэвхжилтэйгээр хэрвээ өөрийнхөө амьдрал лиг сайн зохицуулаад ингээд зөв сайхан ажиллах гэсэн монголчууд сэргэн мандаж чадна гэсэн ийм итгэл үнэмшил байгаа. Энэ бол тодорхой хэмжээнд байгалийн шинжлэх ухаан энэ байгалийн ертөнцийн орчин амьдардаг амьд организмд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг
асуудлыг үүднээс авчирсан ийм асуудал байна. За холбооны хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргье. За хатгач маань Монгол улсаас хараад ирсэн үү? Ажил амжилттай болсон уу? Энэ дээр тавьсан зураг хөргүүдийн үжлээ их гоё ажил болсон байна. За тэгээд нөгөө ихтгэлэн бас арай яр дуусаагүй байгаа юм. Ингээ өнөө өдрийн өмнө чаг гаргаад яр дуусгах юм билүү гэсэн ийм бодолтой байна. 2 удаа ярьсан. Тэгээд тэр хагас өдрийн орой нэг чаг гар яраад. Эргээд 2 хоногийн өмнө бас нэг чаг гар яраад 2 дугаар хэсгийн яр дууссан. Одоо өнөөдөр үлдсэн хэсгийн ярья гэсэн ийм бодолтой байна. Ингээ тэрвээ нөхдүүд яраа ихтгэл сонсох чаг давтай бол одоо ингээ жоохон байж байгааг ярьд юм уу гэсэн бодолтой байна. За ингээд залгаа бостой зэрэг ямар асуудал ярих вэ гэдэг зэрэг энэ хятадтай ингэж хэрэг суухыг хоригддаг. За ингээд залгаа бостой зэрэг ямар асуудал ярих вэ гэдэг зэрэг энэ хятадтай ингэж хэрэг суухыг хоригддаг. Ард түмэн ганцхан Монгол биш. Энэ хятадын нөлөөнд байгаа энэ бусад үндэстнүүд бас хятадтай оролцох гэж хичдэг. Ани хоригдсон ийм ясууламжуудтай байсан. Энэний талаар ингээд маш товчхон ярина. За хятадын бүрэлдэхүүнд байдаг 56 үндэстэн гэж яригддаг. Тэрний нэг яа үндэстэн гэж байдаг. За яа үндэстэн багтаж ирэг. Яа үндэстэн хөвгөрөхдөө хандахгүй. Хятад түнэс бэрх байхгүй гэсэн. Ийм жишээлтэй байдаг. За дахиад нухастай нийлдэггүй. Яа үндэстэн хариунтай ургуулдаггүй гэсэн. Ийм одоо хэллэг байдаг. Дахиад нухасаар нийлэхгүй. Яа хятад хоёр суухгүй гэсэн ийм санаа юм. За Панвангийн хад хятад хүнд барьдаггүй гэж ярьдаг. Ингэж одоо хүнс хусаагаар уусахгүй. Ариун чимээр нь хамгаалалтын төлөө өргөдөө чанга сургаж хатуу шаардаж ирсэн байгаа юм. За Панван гэдэг нь хөтөж энэ яа шөөж иргүнс нь хамтын үг гэдэг. За тэгвэл дараа нь мяу ямар байдаг вэ гэж зэрэг. Мяу гэдэг зэрэг. Мяу гэж суудаггүй гэж ярьдаг. Мяу гэдэг зэрэг 12 сая орчим хүн амтай том үндэстэн. За энэ гарч байгаа нь К гэдэг нь манай ердийн олголт дээр чочин гэсэн утгаар биш. Кжя зэн гэдгийг одоо заажлаа гэж. Кжя хүн гэдэг нь эртүй өмнөш нүдэлж. Одоо хүн ам нь 120 сая болсон. Хятад ирдэж байгаа юм. Хятад чагаагчж хятадын одоо өнөөгийн хятадын өмнөд нутаг гэж ярьж байгаа. Энэ тийшээ нүүдэлж явсан чагаагчдуудыг кжя гэж хэлдэг. Энэ зэрсэн мяу гэдэг чинь кжя хонтой суудаг гэсэн. Ийм одоо зарчимтай байж. За кжя гэж энэ хятад улстай зэрэг мяу бод пужа зэрэг хятадын өмнө хязгаар хиллэн оршдог үндэстнүүдийн гажил нутгийг баг багаар мэрж бэрхшээлд оруулж эзэмд өгүүлсэн ийм одоо хүмүүс юм. Хятад иргэд юм. Ийм учраас тухайн Монгол нутгийн иргэдүүд бол үжин ядаж хөвгүүд ахтаа тэдтэй суудагыг дэвчиж ирсэн. Ийм удамжлалтай. За Монгол хэлэнд хужаа гэсэн үг байдаг. Энэ хужаа гэсэн хүмүүсийн за олон хүмүүс бол хуачаа гэсэн үгээс гаралтай гэж үздэг. Гэтэл одоо миний ойлгож байгаагаар бол энэ кжя гэсэн үг биш үү гэж ингэж одоо бодгоцсон. За энэ судалгааны ажил хийж явж байна. Энэ хуачаа гэдэг нь бол гадаад улсад оршиж амьдардаг хятад иргэд гэсэн утгатай. Харин кжя гэдэг бол өмнөөшөө нүүж ирсэн хятадын нэр өөрөөсөө тухайн газар байгаа хятад гэсэн ийм үг. Хятад гэсэн утгатай тэмч утгатай. За өмнөд хятадын бол Монголын сурвалжид бол нангяд гэж хэлсэн байдаг. За энэ голдуу одоо юм усын үеэс энэ нэр том явал нангяд гэж. Сая одоо ярьсан нөгөө дөрвөн таврын хүмүүс төр хамгийн доод тавраад нь бол нангяд гэдэг. Ордоо гэж. За энэтэй адилхан юм гүрний үед энэ кжя гэсэн үг Монголд орж ирсэн. Хужаа гэж. Хужаа кжя нь хужаа болж нанхан нангяд болж ингэж орж ирсэн байж болох юм гэсэн ийм нэгэн таам бодож байна.
자, 이 문제로서 어떤 가치관 계좌 기조를 혼자게 자지나. 자, 혼자 운동했던 것들이라도 혼자 운동했던 거죠. 사회가 어떤 야외 단말이었어. 자, 혼자 운동했던 것은 왜 통물하기 니있고 혼자 계좌할 수 없던 것은 이인이라는 얘기인데. 자, 혼자 운동했던 것은 남에서 이가리 혼때 몽골초 된 이렇게 타노스 나라에다 저국들 치서나다 나는 좀 돈데 이 터문스팀 어떤 것들은 도착하는 것 약간도 헌 비슈안의 이유가 됐지라 자 도착인 따라 이 음식도 못되지긴 약간도 헌 이유 야마기지 약득 아베 헤르친 그릇 헌이마 하기 일 듣고 얘네 홍보도 그때 이 어떻게 하파이는 일 듣고 이게 좋지 팀은 헌이마 하기 일에 돈다스나다 야마라던 하고데 인기도 일로슨 양들 들어가야도 그런 식의 어떤 이유도 엔 돈자 해도 더 이런 일 듣고 일도 더 욕심 보면 돼 인기도 열체일 우르고도 서로같이 있으면 이 모든 직다 어떤님 자, 어쨌든 몽이 운도 못되지르. 샤르쿠르. 어스네쿠르. 그게 약득. 자, 이 시간 샤타포스 이 허런도 소출 거겠지. 우르고도 과거로 설득절. 이 마트미 마. 그래서 엔 우리가 또 허일 토르긴 어스네쿠르도 샤르쿠르. 그래서 엔 허일을 리리즈 주고 돈다스마다 도드가르고 이런 어떤 돈다스는 우리 도드가르고 무슨 일이 없었고 아니 없어지긴 이온 스마서린 간들을 아주 밑은 그런 식은 몽골 저것 이 허여서 돈다스마다 어때 받고 온수사 혹은 세굴 가슴 우르도든 혹은 지다르치모 혹은 엠크테치모 야마르나 하테치모 이 맞다 오로도 들고 들었어 야다 이 허여서 어떻고 그치 소할 받고 그치 이게 얘기시면 자, 이 탈라로 만에 몽골초도 참 살다 보다 몽골도 그러 일이 그쪽도데 돈다스 하이니게 빼고 같이 하이니게 그거 그래서 하이는 것도 우리 도도 들어봐야고 다시 또 무슨 문제 없을 것 같지 인기도 또 어떤 모습 먹든 아니 남들라랑 아들지 해도 몽골 더 있어 해 봐. 근데서 가슴 것도든 사르륵 몽골도 그러는 것도 같은 하이닉 무슨 문제식인 거지. 다시 어떤 쪽 나겠지. engaged 여러 가지 순주도 돼. 아니 비 다라긴 보다 맛이 더 들어가야. engaged 일루스너스 벌지. 좀 유토피. 이 두를 들어 유토, 와이 두를 들어 유토. 얘네는 뼈다병 걸다란 다호. 뼈다병 걸다란 다호고 주고 벌어요 그래. 안개도 또 내린 기침지 바가니 다라긴 것다. 그래서 저 신학생 이 도둑 같다면 자 몽골 초도 와서 더 일찍부터 너희들이 여기서 엘리스 졸지 돈다서 다 놓아서 일단 가지 피니든 놓아서 무슨 그 우토도 봤고 놓아서랑 또스득 자 이 시가 몽골 계속 더일 소원 돈다서 다 엘리스 그 가지는 엔 가스슨 엘리스 그 도와 기르울 우차디 사태 제발 거의 тэр эрлисэс гарсан хүүхдүүд нь маш дөрөв хүч төрдөг бүх талаараа өвчг өмчдөг байх. Энэ талаар би дараа нь дэлгэрэнгүй ярина. Ингээд одоо маш олон жилдээ нөхцөлдөж байдаг юм. За ингээд саяын ярьсан тэр ёо тужаа и энэ үндэстнүүд бол монголчуудтай харьцуулж үзэх юм бол хятадын иргэхээр дороод холбол цуусан түүхэн бүр хамаагүй уртар байдаг. Хятадтай холилдсон хятадаар хүрээлэгдсэн монголчуудтай адилхан өөрийн гэсэн төргөрний байгуулж хүчилж байгаагүй хятадын өдөнд маш олон зуун жил байсан холилдсон суусан ийм ортон. Тэгсэн мөртлөө яг өнөөдрийн байдлаар чус солилцсон байдлаар харьцангуй бага монголчуудаас хамаагүй бага байна. Тэр ард түмэн хэдэн зуун мянган жил тэр хятадтай ингэж шилж ялгаж холилдож амьдраад
тэр үндэснийх удам хугацаар хадгалсан хэвээр байна. Гэтэл монголчууд хэд нээлттэй болоод 100 жилийн хугацаа дотор 3.1 100 жилийн дотор 3.1% хятадтай усаад алгуулсан. За тоо баримтаас bijэл. За 2000 оны бүртгэл надад байна. Тэрнээс хойш усан сайн мэдгүй. 2000 оны бүртгэлээр монголчуудын 37% хятад ярьдаг болсон. Хятадтай болсон. Яа зэрэг 19%, Түжээ 18%, И 16%, Мё 14% хятадтай болсон байна. Тэгэхээр монголчуудаас хамаагүй багс болсон байна. Арчуулж үзвэл. Тэгэхээр саяын одоо тэр ярьсан сургаалууд үйлчлдэг байх юм байна. Эдгээр үндэстнүүд бол хятад уусгүй төлөө маш хатуу бодлого. Монголчуудад хууль барьж гаргаж хориглоогүй ч гэсэн өөрсдөө хатуу бодлого барьж ирж. За бид нар уцтай жиргэн манжи мөксөн гэдээ яриад байна. Гэтэл одоо бид нар бол манжтай ер нь бараг тэнч хэмжээнд үндс хасаар ууссан байна л да. Манж уцтай жиргэн одоо болсон. Энэ манж үг хэлбэл гарсан боловч манжи үндс хасаас оршсоор байгаа юм. Манжуудтайгаа суугаад ийм байдлаар энэ чивэр манж хүн гэсэн. Одоо хүртэл байна. Одоо манж гэж бүртгэсэн хүн бол 10 гаруй сая. 10 гаруй сая гэж 1000 гаруй төгсөн. Өвөр Монголын хүмүүс маш хамаагүй олон. За мөн одоо сая энэ 2000 оны тоолол бор. Манж хүнээ тэр 1000 гаруй түм манжуудын дотроос 41% нь хятадын эрлээс болсон. Чул солилцсон гэсэн ийм тоо байна. Тэгэхээр монголчуудын 37%, манжийн 41% гэдэг бол ялгаа юм маш бага. Манж 1000 гаруй түмэн 41% гэдэг чинь цаанаас 600 түмэн чимэр манжууд орчих гэсэн. Тэгэхдээ манай 422 түмэн Монголоос 90 хэдэн хувь нь хятадын эрлээс болсон учраас чимэр монголчууд нь манжаас хамаагүй жоохон байх гэсэн. Ингэж ойлгох. Тэгэхээр манж усаж алгуулах уу, Монгол усаж алгуулах уу гэж хэрэг. Эхлээд Монгол усаж алгуулах юм байна. Манж дараа нь идэх юм байна. За мэдээж энэ тоо баримтад бол Монгол улсын монголчуудын оруулаагүй. Бүр яд хадмуу монголчуудын оруулаагүй. Зөвхөн одоо өвөр Монгол энэ магадгүй энэ хятадын хотод байгаа монголчууд ч байж магадгүй тоо. Чивэр манж хүн чивэр монгол хүнээс нэг дахин тоогоор одон байна. Чивэр монгол хүн 300 түм бүргүй хахад цаана чивэр манж хүн 600 орчим түм байна. Манжнаар хэлээ алдсан ч манжтай ганцууж үндс хусаг хадгалсан хэвээр байна. Ийм учраас хятадын нутагт байгаа манж монгол хүний харьцуулж үзвэл монголчууд нь манжаасаа урдаар мөхөх эрсдэл байна гэдэг хэлж. Ийм учраас энэ бол маш чухал асуудал. Бидний нүдэн өмнө хамгийн чухал асуудал. Бид өнөөдрөөс эхлээд бодлого боловсруулж хүчтэй хэмжүүлэхгүй баггүй гэдгийг тохио. За сая харьцуулж хэлэхдээ бол хятадын өмнөд нутагт оршдог И, Түжээ ийм одоо үндэстнүүдийн талаар ярьсан. За гэр үндэстнүүд хятадтай ураг барилтгийг хэрхэн одоо хоригддаг, хэрхэн чиглэж ичдэг байсан талаар. За тэрний үр дүнд манай монголчуудтай харьцуулах юм бол гэр үндэстнүүд үндс хусаага арай илүү чиглэлээр нь хадгалж байгаа талаар ингэж ярьсан. За одоо дараагийн хэсэгт ойгуурчууд ямар бодлого хэрэгжүүлж ойгуурчууд хэрхэн одоо ураг барилт асуудал дээр хандж ирсэн. За ямар одоо хууль дүрм гарч өнөөдөр хэрэгжиж байгаа энэ талаар одоо товсгож үзье. За чигээр бас нэг хятад хэлээр явуулж ирсэн ийм мэдээллийг бол та бүхэн сонссон. За тэрийг би чигээр сонссон, анхудаа сонссон. Миний одоо шинэ жилээс учраас та бүхэнд дамжуулсан зүгчээр бол одоо хэдэн жилийн өмнө гарсан энийг одоо бид нар сайн мэдэж байгаа. Тэгэхээр одоо ингэж тэр хятад яг ингэж хорсож үжим ядаж энэ ойгуурчуудыг одоо устгах хэрэгтэй.
туршлагаа их эдэлж болохгүй гэж ингэж одоо бүр хараад жөхөж байсныг одоо бид сонссон. Тэгэхээр одоо ингэж дарууч, дартгаж, бобоч, бултээдэг энэ агуу үндэстний талаар бид явах мафижи энэ ойгоочуд ч яагаад уусаж алга болохгүй. Чиглэл байна. Маш чиглэл байна. Гэт явж биш. За энэ бол исламын шашинтай холбоотой. Шашин бол маш агуу гайхамшигтай. Хэрвээ ийм одоо маш сайн шашин чиглэдэг ард түмэн өнөөдөр үндэснийг хадгалж оршин тогтносоор ирсэн. За энэ дээр бид үгийн маш сайн мэддэг еврей шашин байна. Еврейчүүд улстай зэрэг үндэснийг хамгаалж ирсэн. Өөрийн хэлээр сэргээсэн. Дэлхий дээр одоо 2000 гаруй жил цагаачилж, тэнүүчилж ингэж явсны эцэст өөрийн их нутаг бүчиж ирээд гажил шаргоо хөдөлж яваад ингэж өөрийн төр улсаа байгуулсан, сүлжгээр сэргээсэн. Хаач хижиж явсан ч өөрийн хэл соёлоо шишгэлгэн алдахгүй уламжилж чаддаг ийм үндэстэн бол еврейчүүд гэж бид ойлгодог. За тэрийн шиг энэ исламын шашин бол бас мөн адилхан үйлчлэлтэй. Исламын улсууд, исламын шашинчдаг ард түмнүүд бас өөрийнхөө хэл соёлоо, ёс заншлаа хатуу хамгаалж ирсэн. За энэ нэг жишээ бол манай ойгоочуд байна. Тэгэхээр Куран сүтэр дээр нэгдсэн байгаа хэрэг. Өөрийнхөө охтуудыг ондоончдаг шилтэй, ондоон ёс заншилтай харийн үндэстнээ ирэх үеийн төлөө өгч болохгүй гэж Куран сүтэр дээр бичсэн байдаг юм байна. За энэ үлдээд Куран сүтрийн 2:222 дугаар зүйлээр байдаг. Энэ чатмаа бол одоо ойгоочуд барьж ирдэг. Энэ шиг одоо бид нар бас ингэж яриад судлаад байгаа. Бид нар бас мөнгө төгрөг конституцийг сэргээе. Энэ исламын шашин, энэ еврей шашнаас өдөрлөөр авъя. Элбүйдэн одоо манай монголчууд чөлөж биширж явсан их монгол улсын үед төрийн шашин хүртэл болж байсан. Манай хаадуудын чөлөг биширэл юм. Тэгэхээр өнөөдөр бид нар бас нэг орчин үеийн нөхцөл зохицуулж энийг сэргээж чөлөж эдгээр үндэснүүдээс үлгэр дураар авч ингэж бол бас бид нар үндэснийг хамгаалж үлдэх ийм болж байгаа нэгсэн ийм итгэл найдварыг тавьж байгаа. Ингээд ойгоорч болоод тэр шүтлэг бишрэлт нь бол тэгж яачсан байгаа учраас хятадтай харуул. Хятадтай одоо ургалж болохгүй гэсэн ийм үжил бол ойгоорчуудын тахилгаанд бол гүн шигсэн байдаг. Тэгэхээр ойгоорчууд бол хятадтай сохи эсрэг хүчдэг. За инхлээр одоо хятад бас одоо арга байхгүй. Хятадын төр засгаас бас за үндэснээ ёс заншил шүтлэг бишрэлийг хөндөж үднэ гэж. За өсөр хөнжөөл өгдөө жодон хой шараас өгдөө гэсэн үг байдаг. Ингэж одоо энэ хятад ойгоочдын өөрийн бүрдгүүнд байлгахын төлөө ойгоочдын хилэн орчлтыг эсэргүүцэл тэмцлийг үүсгэхгүй. Өөрийн гişэд байлгах ийм сонирхлын үднэс ойгоочдын чөлөг бишрэл ёс заншлыг хөндөж үзэх гэсэн ийм зэвсмийг одоо барьсан ирсэн юм байна. Тийм учраас энэ одоогийн энэ хятад улс байгуулагдахаас өмнө 1946 онд хятадын иргэн улсаас тогтоол гаргаад хятад иргэдүүдийг исламын шашин шүтдэг ойгоор үндэстэнтэй тэрэг болохыг хариулсан байдаг. За энэ үед бол манжийн хууль үйлчлэх болчихсон. Манжийн хууль хүчингү болоод 30 хэдэн жил болсны дараа иргэн улсаас бас ийм хуулийг гаргаж байсан. Хятад иргэн улсаас хятад тун исламын шашны шүтдэг хүнтэй гэрэлж болохгүй гэж хятад өөрөө ийм хууль гаргасан байна. За энэ бол за яг энэ иргэн улсын хууль гэдэг ингээд ойлгож байна тийм. За тэр иргэн улсуудаас алга. Тэр иргэн улсуудаа юу хийх гэж. Тэгэхээр 1949 онд бүгд найрамдах хятад улс байгуулагдаад
За мөн энэ хятад иргэн улсын гам бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж 1957 онд бас хууль гаргаж хятад иргэдүүд исламын шашинтай ард түмтэй гэрэлж болохгүй гэсэн ийм одоо хоригдсон тогтоолыг 1957 оны 2 дугаар сард гаргаж байж. Дараа жил одоо бүр өргөжөөд зөвхөн исламын шашинтай биш бусад үндэстний иргэдүүд ч гэсэн хятадтай гэрэл болохгүй гэсэн ийм дүрм тогтоолыг гаргаж байж. За хэрвээ биш заавал одоо үндэсний чонх жишээлбэл Монгол ч юм уу Türk ч юм уу хятад улсыг гэрлэнэ гэх юм бол эцэг ихэн зөвшөөрөхгүй гэрлэхгүй гэсэн ийм дүрмтэй байж. За хятад болоод хятад биш хүн хоорондоо гэрлэх тохиолдолд үндэснээ уламжлал ёс заншилт нь хоригдсон зүйл байх юм бол зөвшөөрөх болохгүй гэсэн ийм тогтоолыг бүгд найрамдаг хятад ард улсаас гаргаж байж. 1950 оны сүүлчээр. Тэгэхээр өчтөр оройгоо суугаад өнөөдөр өчтөр ингээд бүтэн одоо хэдэн цагаан борш энд ингээд яраад байгаа асуудал юу вэ гэж хэрэг. Манай Монгол үндэстэн бол хятад үндэстэй суухыг хоригддог хуультай ёс уламжлалтай байжээ гэж ингэж яраад байгаагийн шалтгаан нь энд оршихой. Тэгэхээр хятадын хуулийн дээр хэрвээ тухайн үндэстэнд хятадтай суухыг хоригддог тийм ёс уламжлалтай юм бол хятадтай суулгах гэж хүчилж болохгүй хоригдолно гэсэн. Тэр үндэснийх нь ёс заншлыг хүндэтгэж хятадтай суухыг хоригдолно гэсэн ийм хуультай байжээ. Тийм учраас энэ асуудлыг маш чухал асуудал ингэж яраад байгаа. За энэ хууль гарсны дараа бол нэг өөрчлөлт үүссэн. Тэр нь юу гэхээр жиргэн хууль гарахаас өмнө хариу залуус хоорондоо сууна гэж зүтгэж байх юм бол за нэг хятад нэг ойгоор хүн сууна гэж зүтгэж байх юм бол нам жишээс ямар ажил хийдэг байсан бэ гэдэг жиргэн боловсрол талын үжил ухамсарыг хийдэг байсан байна. Боловсрол талын чивэл хятадун чивэл ойгоор хүн шүлэг биширчнөр яс заншилчнөр хөсөйчнөр ийм төсөн та нар гэрэл суух болохгүй гэсэн ийм хүмүүс хийдэг байж. Тэгээд тэр жишээс зөвшөөрөхгүй нөгөө албан ёсоор гэрэлсэн гэдэг нөгөө батлуур гэрэлтийн гэрчлэгээ олохгүй шүү дээ. Ийм хүмүүсийн одоо нам жишээс бүрдсэн албадууд ингэж хийж ирсэн байгаа юм. Тэгвэл 1980 оны ургийн хууль гарснаас хойш ямар өөрчлөлт гарсан бэ гэдэг зэрэг хэрвээ хоорондоо сууна гэж зүтгэж байвал эцэг ихт нь одоо хүмүүс хийдэг болж. За зөвшөөрөөч ийм одоо шинэ хууль гарсан. Энэ хятад ойгоор хоёр хүн сууж болно гэж эцэг нь хүмүүс хийдэг. Эцэг ихийн зөвшөөрүүлэх гэж оролддог. Ингэж болсон байна. Ягаад гэвэл энэ ойгоорчдын ёс заншлаар хэрвээ эцэг ихийн зөвшөөрөхгүй дөрөв хүүхэд нь урагд болдоггүй юм байна. Ийм одоо сайхан зөвшөлттэй. Тийм учраас хятадын нам жишээс эцэг ихт нь одоо үжиг санааны хүмүүс хийдэг болж. Эцэг ихээр зөвшөөрөх гэж авладаг. Тэгж одоо суулгаад болсон. Ердөө ийм л өөрчлөлт. За тэгж одоо 6 жил болсны эцэстүүд 1986 он болтой жил бол дахиж одоо энэ хуулийн одоо нөхөр заалтууд бий болоод аливаа заавал одоо ингэ сууна гэдэг. Тийм одоо хүнээс зөрүүд тийм феминist гэдгээр одоо ийм охтууд одоо байна. Хятад залууд одоо ингэ зөвшөөрлөхөө сууна гэдэг. За хэрвээ заавал сууна гэж зүтгэж байх юм бол гэрэлтийн албан ёсоор бүртгэж болно гэсэн ийм тогтоолыг гаргасан байна. Тэгэхээр албан ёсоор зөвшөөрөх хүртэл бол 1986 он хүртэл хугацаа хэрэгжсэн. Энэ хүртэл бол ойгоорчууд өөрийнхөө чартмаа хатуу барьсаар ирсэн байж. Энийг нь төрж харгалан зөвшөөрүүлж чадсан байна. Энэ гайхамшигтай арга. За тэгж байснаа 1996 онд Шинжаан агуурын урд ажиллах орны гэрэлтийг бүртгэх хамаарах хууль гэдэг хууль гарч ирсэн. За энэ бол зөвхөн одоо энэ Шинжаанд агуурын урд ажиллах орны орж явуулсан ийм гэрэлтийг бүртгэх хамаарах хууль. За энэ дээр бол шашин шүтлэг үндэсний ясны гаргаж горчлолтыг гэрэл болно гэж ингэж одоо заасан.
За одоо тэр ойгуурчуудад хандсан тийм ойгуурчуудын тэр житлэг бишрэл жан жашил ичиг хинтэн санал анийг одоо хогт харгалчихгүй энэ хятад оронд үйлчилдэг хууль байдлын ийм хөргийн хуулийг шинжаан хэрэгжүүлсэн ойгуурчуудын донд. Ингээд одоо дураараа одоо хэрэгжүүлдэг сонголт. Суунгүй тэр ичийн саналд явах хагаж үзэх шаардлага байхгүй шашин шүтлэг гэдэг юм. Ийм хуулийг гарч гаргасан. За энэ бол жоохон одоо гарын бараад дохоог нь атгаж ганжийн бараад шударгын авах нэг шиг. Энэ хятадын нам зэсэг бол ийм алгуур аажмаар ийм бодлого чиглэлээ өөрчилж явсаар байгаад ажлын бүлэгтээ одоо ойгуурчуудын хятадын одоо гэрэл болох энэ одоо хууль эрх зүйн нөхцөлийг одоо бүрдүүлсэн гэж ингэж одоо байлгад юм. За энэ хууль гарснаас хойш одоогоос 20 жилийн өмнө юм байна л да. 1990 он гэдэг бол бид нарын хувьд бол сая юм шиг байсан. Гэхдээ одоо ингээд чавх цагт төрнө өнгөрч байна. 20 жил гэдэг хоромхон жойг хооронд өнгөрчихсөн байна. За энэ 20 жилийн өмнөөс эхлээд хятадууд одоо маш ихээр одоо ухаан сурталчилгаа явуулсан. Ойгуур хятадыг суулгах талаар. За ойгуурын одоо ипархан гэдэг одоо охин манжийн үед манжи хааны тэнгэрийн зүтгсэн хааны татан болсон ийм одоо явдал байдаг юм байна. За энийг одоо хөвөл мэдээлэлээр одоо маш явуулдаг. Энэс одоо үгэл буурын асуулттай. Ойгуурчуудын дээр ипархан малтай зэрэг манжи хааны хатан болж ирсэн. Ойгуурын чөлөө бишрэлтэй юм гэсэн манжигттай суул болдог. Ийм түүхэн жишээ байна гэж одоо энийг бариад үргэлж одоо тарих ажиллагаа явуулж байгаа юм байна. За ингээд одоо хуулийн ч одоо баталсан урд нь бэлтгэж хятадыг ойгуурчуудад суулгах гэсэн хууль байсан. Тэрийг одоо хүчингү болгож хятад хүний ч гэсэн одоо чөлөөтэй ойгуурчуудад суулгах энэ хуулийг баталсан. Тэгээд дээрээс нь хэвлэл мэдээллүүдээр тарих сурталчилгаа юм шиг хийдэг. Тэгсэн хэдий ч гэсэн энэ ойгуурчууд бол явж ашил чөлөө бишрэлтэй үнэж за нэг хатуу мөртөнд байгаа ийм эрхэмдээд боломжтой. Ийм учраас одоо хүртэл хятадтай гэрэлсэн маш ховор үндэс хугацаа 10 жилээр тэр хадгалсан хэвээр байгаа юм. За энэ ойгуурчуудын ёс заншлыг ганцхан шашнаас гадна ёс заншлыг ингэж сайн ажиглаж өгөх юм бол энэ гэрлэлтэн зөвхөн хосууд сайн дурыг гасуудлаар шийдэх асуудал биш. Заавал ичиг их хүлээн зөвшөөрсөн байх юм шаардлагатай. Тэгжээж одоо энэ ургалж гэрж хормож болдог. За зөвхөн одоо ичиг хөдий биш төрөл садан тойрон хүрээсэн хүмүүсийг дэмжиж явж чадахгүй болвол нийгэмдэр хүлээн зөвшөөрсөн гэр бүл чадахгүй. Ийм боломжтой байна. За манай өвөр Монголд бол одоо байдал оох гэсрэг. За нөгөө хятадын ургийн хууль одоо бурхан шигчдэг ч гэсэн хүн боддог хань ижил өөрөө сонгох хэрэгтэй. Хэдээс одоо энэс жаалахгүй хэлүүлэхгүй өөртөө шийдэх хэрэгтэй гэсэн. Энэ туршлага хагуулгад нь гүн авчихсан. Ичиг хинхэн сургаалт явах байгаа гэж байхгүй. Ичиг хчүүлэн ихсэн тэр туршлага хагуулгад гүн авчихсан. Энэ хүүхдүүд энтэй сууж гэрлэх нь хүүхдүүдийн өөрсдийн мэдэх асуудал. Бид оролцож болохгүй. Бид оролцох хэрэгтэй байхгүй гэж өөрсдөө ингэж боддог. Ийм учраас одоо бидний хүүхдүүд хятадтай олноор сууж байгаа юм. Энэ гэр бүл болж удам хугацаа залгана гэдэг нь зөвхөн тухайн хүний асуудал биш. Тэр төрүүлсэн ичигээс хамааралтай. Ахтуу тодноттой харилцан холбоотой. Нэг бүхэлд нэг үндэстэн хугацаатны оршин тогтмолтой холбоотой. Ийм учраас хэнтэй гэрэл зохио гэдэг зөвхөн хосууд өөрөө шийдэх нь учир тохиолдолтой байна. Заавал одоо ичихийн самдыг ичихийн зөвшөөрлөй авдаг. Тадан тол ургийн хүмүүсийн зөвлөгөөг хяналтыг дамждаг, авдаг. Тойрон хүрээлэгчд, найз нөхөд, эргэн тойрны хүмүүс хүлээн зөвшөөрөгддөг. Ийм байдлаар одоо ургаж харамжлах хэрэгтэй. Тэгжээж одоо энэ үндэстэн оршин тогтнодог. Хүнээ нийгэм ч гэсэн одоо хэвийн үйл ажиллагаатай байдаг. Ийм одоо тал талын учир алгадлагатай. За тэгээд хэрвээ энэ
эцэгээс автос одоо нийгмийн санал санаачлагыг авахгүйгээр үндснээсээ уламжлал ёс заншлыг захихгүйгээр хятад үндэс сууна гэвэл цаана настай маш олон асуудлууд биологийн, бие махбодын янз бүрийн асуудлууд бол урган гарна. Энийг яагаад ингэж харин үндсэнтэй тэр зам хятад үндэс сууж боддгоо юм бэ гэдгийг этгээдүүд маань олон зуун мянган жилийн турш ажиглаж амьдралаараа биеэрээ ингэж өнгөөж ингэж туршлага хуримдлууд тэрнийхээ үндсэн дээр ингэж одоо бий болсон ийм одоо ёс заншил хөвж урна байна. Тэгээд эндээс үсэд ямар хордох талаар би дараа нь ярина. За ийм учраас манай өвөр монголчууд ойгурууд ятгийн бүрдэн болсон 60 жилийн дотор шарын шишин шигтэж ирсэн монголчууд 92 том хүн хятадаас олсон үндэс усаа одоо мөхөг гэж байна. Академи исламын шинжтэй ойгуруудын дотор ерөөсөө 9000 хүн болсон байна. 9000 хүн. 90 том 92 том манай монголчууд исламын шинжтэй хүмүүс ойгурчууд 9000 хүн. Тооны харьцуулаар авчиж юм бол энэ ойгурууд ухтай зэрэг нь 1000 том байдаг юм байна. 1000 хүмүүс 9000 хүн хятадтай ургалсан гэд бодтой зэрэг нь 1000 ойгуурын дотроос зөвхөн нэг хүн л хятадтай суусан байна. Харин өвөр Монголд зэрэг 400 том хүнээс 92 том хүн нь хятадтай суусан гэд суусан гэдэг нь баг бодоход 5 хүнээ нэг нь хятадтай суусан байна. Ойгуурчууд дотроос 1000 хүнээ нэг нь хятадтай суусан байхад манай өвөр монголчуудаас 5 хүнээ нэг нь хятадтай суусан байна гэсэн ийм одоо тоочоо судлага гарч ирж байгаа юм. Энэ бол одоо үнэхээр одоо тэнгэр газрын ялгаатай харьцуулахын аргагүй одоо ийм тоогоор байна гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр бид нар өөрийгөө одоо энэ ойгуурчуудтай харьцуулаад ингэж бодох хэрэгтэй. Манай монголчууд ягаад ингэж уусаад хайлаад байдаг. Тэгвэл ойгуурчууд ягаад ингэж чивэр аруунаараа тэгээ хүн ам нэрээсээ уусаж алга болохгүй. Янгон төмөлдөг ингэж одоо оршиж байдаг. Өөрийнхөө шашин шүтлэгтэйгээ өөрийнхөө ажлах ёстойгоо өөрийнхөө гадаа шороотойгоо ингэж байж байх. Өнөөдөр манай монголчууд ягаад хаврын цас шиг ингэж хайлаад алгарч байна. Энийг одоо манай ер нь одоо ухаантай, зэхээтэй хүн болгон бодох хэрэгтэй. Тэрхтэлгоо чавлалтай. Шавар дусын шар яжийн хүчтэй гэдгээр бид нар одоо ингэ шавдаад байна. Одоо эндээс одоо яаж хах вэ гэдгийг бодмоор байна. За энэ үнэ нохой гадагшаа очино. Манай нохой дотгошоо хоргоно гэсэн үг байдаг. Ойгуурчууд бол хятадтай суух эсрэг хүчиж тэмжиж үндэс цагаан чивэр ариунаар нь хадгалж ирсэн. Ийм одоо ард том. Харин манай монголчууд бол Монголынхаа уламжлалт, ёс заншил, хууль шаажаа, нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үжиж хятадын уусган хайлуулахын бодлогыг уухай тас урьяалан дэмжиж хэд дахин хаваа биелүүлж ирсэн ийм байдлаар ажиллаж байна. За тэгэхээр ойгуурчууд одоо тэгж тэмчиж ингэж одоо ирсэн байхад тэр баян гол Монгол ойлож юу энэ ямар ч юм дээр Монгол сүг явж байна. Одоо доор нь одоо ямар суугаад байгаа гэдэггүй байна. Энэ хятадууд суухыг одоо ингэ дэмжсэн одоо хуулийг баталсан байна. Тэгээ энэ баталсан энэ хуулийн тогтоол гэж юу гэдгсэн байна гэдэг зэрэг хэрэг үндэснээ чөнхөс төөхөн татамдсан гэсэн. Хан үндэснтэй гэрэл болвол 5 жил дараалан жил болгон нэг түмэн ян өгөх бөгөөд хосуудын аль нэг нь ажил олгож байна. За бас дээр нь төрсөн тэр хятадын эрлээс хөхтийн жижиглээс ихэд ерөнхий боловсрол сургуулийн төгсдөл нь үн төлбөргүй. Үн төлбөргүй сурах бөгөөд босгох мэргэжил их сургуулийн сургууль, ихтэй сургууль дээр шалгаж авбал жил болгон 3-5 мянган ёны тэтгэлгийг төгсдөл нь жил болгоно гэж ингэж удаж аасан. Ийм одоо хятадтай гэрлэхийг шагнал уушуулсан. Ийм одоо хуулийн тогтоодыг баталсан байна. Тэгэхээр одоо манай малчин ардууд бол амьдралын ядуурж байгаа. Ордо муутай байгаа.
За энэ одоо жавшааны ашиглаад ийм одоо мөнгөн урамшуул болох ийм хоёрыг авсан байна. Одоо нэг гэрэл бол одоо 5 жил дарааж жил болгон томьёо авна. Ажил гоо одоо ажил болгож өгнө. Хүүхдийн одоо ихтэй сургууль төрчин үн төлбөргүй. Их төдөө сургуульд орох юм бол бас одоо 5-3 мянган ярд тэтгэлэг өгнө гэж хэлгээр ийм байдлаар одоо энэ үндэсний ард түмний хятадтай суулгахыг ингэж одоо уяасан хөрөн дэвчсэн ийм тогтоолыг баталжээ. За энэ тогтоол бол үндэснийг уусган мөхөх хамгийн хартын тогтоол. Ингэж одоо ойлгож байна. Энэс өөр муу тогтоол өөр хааж байгаа. Бид нарийн хамт. За энэ бол зөвхөн баян гол мужийн бол биш. За мөн одоо 2 жилийн өмнө 2014 онд 6 сарын 18-нд өдөр төвдөд одоо хятадын коммунистын ерөнхий нарийн бичгийн дараа чин ногт нэг хурал хийсэн байна. За энэ хурал дээр бүгд зэрэг ижил ус үндэстэн хоорондоо хэрэгсэн гэр бүлийн суудлын хурал гэсэн ийм хурлыг одоо оруулсан байна. Ижил бусмас суусан, хоорондоо суусан, ижил бусмас суусан энэ суудлын хурал болсон. Ингээд хятадын одоо намын одоо том аян. Тэгээд энэ хурал дээр зэрэг төвд хятад хоёр үндэстэн гэр болох явдлыг хятадын нам засаад ихээр дэмжиж мөнгө санхүү ажил олгож ирэх олон талаар шагнаж урагшуулна. За төвдийн засаж явах хааны бүх нэгжид тэргүүн чухал бодлогын шинжтэй ажлын голцоо төвдийн засаж явах хааны бүх нэгжүүдэд тэргүүн чухал бодлогын шинжтэй ажлын голцоо болон нэрчилтэй хэрэгжүүлэхийг уриалж хятад төвд хоёрыг нэг гэр болгож жосолж авсан. Төвдийн үндэсний үжилтэд их орчтой тэмж устгах хамгийн найдвартай арга гэж ичгүүрсэн журган гэж ярьж байсан байгаа юм. За энэ суудлын хурал дээр бол юу ярьсан байх вэ зэрэг төвдийн бүх засаж явах хааны нэгж дотор хамгийн тэргүүн чухал бодлогын шинжтэй ажлын голцог гэж байгаа юм л да. Төвдний хятад төвдөө суулгах юм бол тухайн орны тэргүүн чухал бодлогын шинжтэй ажлын голцог тэгээд нэг бүр эрчимтэй хэрэгжүүл. Нэг юм бол зэрэг мөнгө санхүү ажил олгох зэрэг олон талаар шагнаж орсон. Тэгээд энэ нь юу вэ гэдэг зэрэг энэ ямар үр дүнтэй вэ гэдэг зэрэг төвдийн үндэсний үжилтэд их орчтой тэмж устгах хамгийн найдвартай. Төвдөд мэдээ хятад одоо дургу эсэргүүцдэг ийм төвдийн үндэсний үжилтэй хүмүүс мэдээж байна. Нэг аливаа улс үндэстэн бүгд өөрийн гэсэн үндэсний үжилтэй байдаг. Хятадын эдгээр хэрэгжүүлэх боловсрол хятадын үндэсний үжил мөн. Тэгэхээр төвдийн үндэсний үжилтэн төвдөд хайрладаг их орчтыг тэмж устгах хамгийн сайн арга болтой зэрэг цус олох хятадтай гэрлүүлэх ийм арга гэж ингэж одоо суудлын хурал дээр зарласан байна. Тэгэхээр энэ зарлал нь болтой зэрэг тэр интернет сүлжээн дээр байгаа хятадын дотоодын одоо тэр хятад хэлээр гарсан энэ мэдээлэлүүд дээр бүгдэндээ байж байгаа юм. Ийм зэрэг хинчсэн ороод уншиж байна. За энэ бодлогын үр дүнд бол байдал бол эрс өөрчлөгдсөн байна. За хятадын одоо ардын өдрийн сонин гэж байдаг. Бид бүгд мэдж байгаа. За энэ юун дээр болтой зэрэг 2014 оны 9 сарын 24-ний өдрийн нийтлэлээр бичсэн байх гэдэг зэрэг 2008 онд 666 төгрөг хүн хятад үндэстэнтэй гэр бүл болж байсан бол нэг жилд 2013 онд 4795 хүн болж өссөн гэж ингэж одоо баяртайгаар тэмдэглэсэн байна. Ердөө 5 жилийн дотор 8 дахин нэмэгдсэн байна. Төвдүүдийн хятадтай гэрлэх нор. Нөгөө саяын урамшуулах бодлого тэргүүн чухал голдлого болгоод эрдэмтдээ хэрэгжүүлэх. Энэ бодлогын үр дүнд 5 жилийн дотор 8 дахин нар одоо хятадтай гэрлэх болсон байна. Төвдүүд бол одоо маш шалрах усад болсноо. Яг одоо гэдэг төвдүүд ойгуурчуудтай адилхан ислам шинжлэхдэггүй. Тэр ихтгэл бичиг төвдүүдийн хийж байгаа шарын жишин дээр харийн үндэстэнтэй гэрэл суулгахгүй гэсэн зүйлээс гажиж байдаг. Ийм зэрсэн шарын шинэ дэлгэрсэн энэ төвд Монгол хотод бол шашныхаа хувьд шарын шин бүрэн шинийхэн хувьд бол чаргалсан зүйл огт байдгүй.
Ийм учраас энэ хятадын хэрэгжүүлж байгаа бодлого бол төвд их гэж авна гэдгийг нь одоогоос мэдүүлж байгаа. За тэгэхээр энэ хятадын одоо ургийн хуульд хань ижлэн сонгох нь болж хавгны эрхчлэн асуудал ингээд бичсэн байгаа. Бид нар өнөөдөр эрүүл ухаанаар ингээд бодож ирж тийм байдаг. Энэс ухаан өөрөө мэднэ гэж. Гэтэл нөгөө ургийн хойно дээр устдаж ирэх хань ижлэн сонгох устдаж ирэх. Гурд хүчнээ оролцоо нөлөөлөл байхгүйгээр хань ижлэн сонгох хэрэгтэй гэж нөгөө ургийн хойно дээр байгаа юм. Хань ижлэн сонгох. Бид нар мэдээж өөрийн хань ижлэн сонгох. Хавгны эрхчлэн асуудал. Тэгсэн мөртөө тэр хууль дээр гурд хүчнээ нөлөөлөлгүйгээр хань ижлэн сонгох болно гэж. Жишээлбэл гурд хүчин гэж юу гэхээр зэрэг ичээс хэлж байна. Ахлахад найд нөтөд сууд болно гэж юм уу болохгүй ч гэдэг юм уу. Энийг харгаж үзэж болохгүй. Ийм нөлөөлөл үзэж болохгүй. Тэгэхээр одоо нэг асуудал гарч ирээд байна л да. Тэгэхээр энэ хятадын нам засгийн зүгээс хан үндэстэнтэй одоо гэрэл болохыг зорилготойгоор ингэж дэмжиж урамшуулж байгаа юм бэл чинь гурд хүчний нөлөөлөл мөн үгүй мөн. Тэгвэл энэ чинь хятадын тэр ургийн хуулийн 3 болоо 5 дугаар зуршиг ёстой болж байна л да. Хүн маань ингэж хань ижлэн сонгох нь тэр хүнийх нь хавьяах нь эрхчлөө гэж бид ойлгоё. Хүлээж авч болно. Гэтэл энэ урамшуулах бодлого барьж байгаа гэдэг бол гурд хүчний оролцоо мөн. Эдийн засгаар нөлөөлж байгаа. Улс төрийн ухаагуулгаар нөлөөлж байгаа. Ингэж оролцож байгаа. Тэгэхээр энэ болвол тэр ургийн хуулийн зөрчиж хүнээ эрхийг зөрчиж ийм асуудал гэж ингэж одоо бид нар ойлгож байгаа. Өнөөдөр тэр ургийн хуулийг барих хэрэгтэй юм бол энэ ухаагуул статистикаа байх хэрэгтэй. Тэр шагнал урамшуулна байх хэрэгтэй. Энэ бол чивэр хуулийг зөрчиж ажиллах. За энэ жилээс тааштай бүр тагшуураад улаан цагаан гарцгаа. Монгол үгэн тагшуураад дагвын өрөө дээр гэсэн үг байдаг. Тэгэхээр энэ хятадын Чинхой их сургуулийн профессор нь Хуанган Хоолянх Бээжing сургуулийн Киммарн гэсэн ийм профессор болдог зэрэг 2 дугаар үеийн үндэсний төрийн бодлого гэсэн ийм бодлыг 11 оны 12 дугаар сард дурдж гаргасан. Энийг бол одоо манай үндэсний засгийн бодлого мэдж байгаа. Тэгээ өчигдрийн тэр хятадаар ярьсан бичлэг дээр яг энэ агуулгыг ярьж байна. Тэр бичлэгийг сонссон хүн энэ 2 дугаар үеийн үндэсний төрийн бодлого гэдгийг ойлгоно. Хамгийн чөлбөр одоо агуулгын ойлгийг бол тэр бичлэгийг хаасгасан. Жайн хуу автодын энэ гаргасан 2 дугаар үеийн үндэсний төрийн бодлого гэдэг нь юу гэхтэй жив. Тэд нарын ойлгож байгаа. Хятад улс одоо хүртэл энэ үндэсний асуудлаар явуулж ирсэн бодлого нь бол нэгдүгээр үеийн бодлого гэнэ. За нэгдүгээр үеийн бодлого нь Ленингийн үндэснээ өөртөө онцгой тулгуурсан ийм бодлого байсан. За энэ нь утгатай жирмэнд үүргээ гүйцэтгэсэн чаг уяасан өнгөрсөн. За тэр хүнээ бичсэн тайлбарлаа энэ нь одоо алдаатай байсан. Харин одоо бол 2 дугаар үеийн бодлого. За энэ нь Америк маягийн үндэсний төрийн бодлого гэнэ л дээ. Энд одоо шилжих болсон гэж ингэж ярьсан байгаа юм. За Америкчууд нь бол нутгийн уугуул иргэдийн хамрал устгаад цагаан эрдэс хүрсэн юм Америк улсыг байгуулсан. Ийм түүхтэй. Гэхдээ энэ бол түүхэнд болж өнгөрсөн юм. Гэтэл өнөөдөр Америкт уугуул иргэдийн хамрал устгаж байдаг. Ялангуяа гадаадч явдаг байхгүй. Ингэж гажир болгоноос цагаачлж ирсэн үндэстнуудаас бүрдэж тогтсон учраас Америкт ямар нэгэн үндэсний асуудлыг ярьдаггүй. Харин Америк улсын эрдэнэ гэж хүмүүс нь ярих сонирхолтой. Америк улсад амьдарч байгаа бол Америкийн иргэн. Тэрнээс биш тэр
англи улсаатнууд, герман улсаатнууд тэр хятад Монгол уу гэж одоо Америкт яхасан илүү Америк хүн гэж ярьдаг. Тэр нь болж байгаа юм байна. Америк улсын иргэн учраас Америкийн паспорттай. Өөрийнхөө аль улсын иргэн бай Америк улсын иргэн гэж ингэж ярьдаг. Америк шуудад ийм үжил бодол байдаг ч гэсэн Америк улсад үндэснийг хайлуулан устгах бодлогыг явуулж байгаа. Одоо ч гэсэн явуулахгүй байна. Америкт төрөл бүрийн үндэстнүүд байгаа. Төрөл бүрийн шинжлэхтэй ард түмэн байгаа. Төрөл бүрийн ард түмэн байна. Гэтэл энийг хэний ч ялгуурлан үзэж, хэний ч хөл соёлыг, хэний ч зүг чиглэлийг устгах ийм явуулгыг Америкчууд хийгээгүй. Гэтэл энэ хуу овдуудыг гаргаад яраад байгаа нь тайлбар буруу юм байна. Хятад улсын зүгээс бол үндэстнүүдийг устгаж, ялгааг багасгаж, нэг хятад үндэстэн гэдгийг гаргаж иш ийм төлөвлөгөөтэй, ийм зурцлал ухаан бол. Бид нар хятад улсын иргэн учраас хятад улсын иргэн гэсэн паспорт бие үнэмшилтэй байдаг. Энэ бол зөвхөн улсын харааллын асуудал. Бидэнд одоо бичиг баримтын асуудал. Тэрнээс бид хятад болчихлоо гэсэн үг биш. Бид хятад хэлээр итогчлоо гэсэн үг биш. Бид хятад сэтгэлжлэлтэй болчихлоо гэсэн үг биш. Бид нар энэ улстай өөрийнхөө ёс заншлыг, хэл соёлыг гомдгож, тэрийг баримталж, өрөвдөлтөд сургаж ингэж явах хэрэгтэй. Америкт сайн байх юм байна. Америкт байгаа олон үндэстнүүд ямар ч сургууль байгуул болно. Ямар ч ухаан сурталчилгаа хийж болно. Өрөвдөлтөд өөрийнхөө өгөх төсвийг бүгдийг сургаж эзэмшүүлж болно. Энийг Америкийн төрөлсгөөс хэвчээж харуулж байгаа. Ийм учраас энэ хуу нарын гарсан үндэс нь хоёр дугаар юм бодлого гэдэг бол үнэнхүү Америкийн тэр хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлийг маш буруу ойлгосон. Эсвэл бид нар өөрсдөө мэдж байгаад бид нар өөрсдөө маш тодорхой мэдж байгаад журууд буруугаар ашиглаж өөртөө ашигтай байдаг тайлбарлаж байгаа. Ийм л явдал хэрэгтэй. Үндэснээ хоёр төрлийн бодлого байна гэж үжил юм бол үндэстэн ирдэг ш. Хэн нэгнийхээ соёлыг гадуурхгүй, ус төрлийн бодлого явуулахгүй. Үндэсний хайлуулах, харилцан урлуулах юм бодлого байхгүй байна. Энэ бол үндэснээ хоёр төрлийн бодлого байж болох юм. За нэгэн үндэсний байгууллагын уугуул ирнэ. Эрхийн тугал гэж байдаг. Уугуул ирдүүд өөрийнхөө нотууд дээр эзэн мэдэх хэрэгтэй. Үгэн дээр ярих шинжлэхэнждэг. Өөрийнхөө үр хүүхдийг өөрийнхөө үг хэлээр сургууль хүмүүжүүлэх, сургууль байгуулах. Тэгээд өөрийнхөө гажим нотууд дээр илүү давуу хэрэгтэй. Бүх талаар байх талаар ингэж гарсан хууль дүр байна. Тугал байгаа. Тэгэхээр энэ одоо тунгалыг одоо энэ хоолтнор үндэснээ хоёр дахь контролын бодлогод яа тайлбарлах. Хятад улсууд нэгсэн үндэсний байгууллагын аюулгуун зөвлөлийн 5 улсын нэг. Нэгсэн үндэсний байгууллагын гол санхүүжүүлж хөрөнгө дэмжих үзүүлэлт улсуудын нэг. Нэгсэн үндэсний байгууллагаас гаргасан бүх хой дотоод журмыг башигдсан орчдөг. Бид нарын гараар хамтарсан хуралдаанаар тэдгээр хууль дүрмүүд батлагдаж самуулалт гарч ирж байгаа юм. Ийм учраас хятад улс ч гэсэн нэгсэн үндэсний байгууллагаас гарч байгаа хууль дүрмүүдэн чандлан захах хэрэгтэй. Тийм учраас саяын тэр ярьсан ойлголтууд ийм байгаа юм. Тэр Америк бол Америкийн иргэн учраас тэр өөрийгөө Америк хүн гэж үздэг. Гэсэн мөртлөө Америкийн иргэн мөн гэдэг нь өөрийн гэсэн хэл соёлгоо өсөж бичихгүй байх хэрэгтэй гэсэн үг огт биш. За би гадаадд амьдарч байгаа. Би хятадын паспорттай байгаа. Би хятад улсын иргэн гэж паспорттой хүмүүс төлөвлөдөг. Дээр нэмээд би бол хятад улсад амьдардаг хятадын паспорттай
Монгол хүн гэж хэлдэг. Тийм учраас ямар улсын иргэн, ямар улсын паспорттай байх гэдэг нь тэр тухайн үндэстэн биш болчихно гэсэн үг биш. Монгол биш болчихно гэсэн үг биш. Энийг одоо хоёрдугаар үеийн үндэсний бодлого гэдгийг боловсруулж байгаа, хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нөхдүүдэд ойлгох хэрэгтэй байх юм л да. За ингээд энэ чамаа хүлээхгүй, нар намаа хүлээхгүй гэсэн үг байдаг. Бид нарт бол одоо үндэстэн уусаж мөхөв. За ингэж энэ одоо хуу орстод ингэж Америкийн одоо жишээг ингэж буруугаар мушхан одоо тайлбарлаж. За хятад улсад үндэсний ордон цохорны хүчингүй болгоно. Үндэсний онцлог, үндэсний их мэдл, үндэсний гажиг нутгийн арилан устгах. Үр хөвгтийн нуртанд хятад сургуульд хятад хөвгтөд хайлж хятадчлах бүгдийг одоо жонхон үндэстэн болгоно. Хятад үндэстэн болгоно гэдэг ийм саналыг хөшөөсөн. За энийг өстэй жил манай үндэсний хэднүүд бол хүчтэй эсэргүүцэж санал шүүмжээ бичиж байсан. За энэ дотоодны дараахнуудаа манай алтан болго эрдэмтэн бас хоёрдугаар үеийн үндэсний төрийн бодлогыг шүүмжлэх гэсэн чухал зохиолуудыг холбоосолж энэ дээр тавьж ирсэн. За энийг бас одоо бас уншсан байхаа гэж ингэж бодож байна. Ингэж одоо зөвхөн одоо Монгол биш бусад үндэстнүүдийн хэднүүд ч гэсэн энэ бодлогыг эсэргүүцэж шүүмжилсэн. Гэсэн хэдий боловч энэ хятадын төр зүйлсээс огт ойшоолжсангүй. Тэдэрэг нөгөө хятадын их баригчид бол маш таалагдаж жан Хуанган гэсэн хүнийг бол албан тушаал ахуулаад ардын төлөөлөгч болгоод энэ удирдах багтаа хэлж явуулсан. Эдгээр үед бол хятадын төрсхийн зүгээс албан болоод албан бус үйл явах ийм байдлаар энэ үндэсний хайрлал ус гэсэн энэ бодлогын одоо ил дадлт байдлаар эрчимжүүлж ингэж одоо гэмжиж байгаа ийм байдлын илэрлээ гэж ингэж үзэж байна. За манай монголчууд айраг бол тосгонж, авир сурвалж тосгож, үг сүрүүд хэрүүл болж, үүд сүрүүд бороо гэж ярьдаг. За энэ шиг одоо тийм сэтгэлд артна гэж ойлгож байгаа. За өөрөөр хэлэх юм бол одоо монголчуудыг хайрлуулж байгаа ажиллагаанаар төрийн бодлогын хэмжээнд ийм ил далд байдлаар эрчимжүүлдэг хөрх юм бол монголчуудын жилийн хөсөлтийг мэддэг байна. За өчигдрийн тэр төгсөн энэ агуулгыг ярьсан тэр хятадаар ярьсан тэр бичлэгийг сонсоод монголчууд юу төрсөн бэ? Та нэг айтайхан цахан санагдаж дэмжих бодолтөрсөн юм. Тэгэхээр мэдээж одоо монголчуудад бол тэдийг одоо айтайхан санагдах байхаа гэж ингэж одоо итгэж байна. За ингээд энэ чамаа хүлээхгүй, нар намаа хүлээхгүй гэсэн үг байдаг. Бид нар бол одоо үндэстэн уусаж мөхөх ийм одоо маш төвшөлтэй цаг үеийн ирсэн. Олон талаас нь бид одоо авч ирлээ. Бид нарын одоо өөрийнхөө боломжтой ясна мэддэг үг бол маш хятад хүмүүстэй холноор гэрэж сууж байгаа. Суух үжилэл үүссэн. Тэрнээс гадна хятадын төр засгаас шинэ бодлого боловсруулж үндэснийг уусган хайлуулах энэ үйл ажиллагаагаар эрчимжүүлэх ийм хандлага мэдрэгдэж байгаа. Ингэж одоо тал талын зүйлүүд ингэж нөхцөлж манай энэ үндэстэн бол маш онцлог хугацаанд ингэж уусаж алга болох ийм байдлууд нүүрлээд байгаа юм аа. Ийм учраас би бол өчигдөрчсөн хэлсэн. Бидэнд бол гажир шараа хэрэгтэй. Бидэнд маш тийм эрх хэрэгтэй. Энэ бол маш чухал. Гэтэл хүн монголчууд маань бүгдөө хятад болоод тавьчихвал хятадын эрлээс болоод тавьчихвал гажир шараа байгаад яах юм бэ? Малчид маань бүгдөө хятадтай суугаад хятадын үр бодон болоод тавьчих юм бол малаа чухал байгаад яах юм бэ гэж. Энэ асуудлыг бас маш сайн бодож үзэхгүй болохгүй. Бид нар энэ WeChat-ууд дээр өдөр болгон одоо маш олон чигээр маш олон хүмүүс өдөр шингүү дасалтгүй ярьж байгаа, хэлэлцэж байгаа. Тэгэхээр бид асуудлыг гол руу яасан бэ? Одоо сайн хэлсэн төвдөд бол төвд үндэснийг хятад үндэстэн дээр суулгах энэ бодлогыг бол хамгийн жангалгийн, хамгийн голтой болгож бүх шатнд нь одоо эрчимтэй хэрэгжүүлнэ гэж ингэж одоо ийм суудлын хурлыг хийсэн тухай ярьсан.
тэрийн шиг бид нар бас өөрсдийнхөө гол анхаарлыг одоо энэ үндэс ухсаага хамгаалуулах энэ асуудал руу чиглүүлээд яасан бэ гэсэн ийм бодлогод төрөлдөд байна. Еврейчүүд ч гэсэн тэр нот ухсаасаа гадуурхаж, гавчдаж ингэж гарч явж нот ухсаа хайж олон жил явсан ч гэсэн үндэс ухсаа нь уусаагүй байсан. Үндэс ухсаага хамгаалж үлдэж чадсан. Тэрний хүчин өнөөдөр дахин зэрэг юм. Өнөөдөр манай монголчууд мал малч хөшлүүлж авдагж байна. Гажим тасаа ямар нэгэн байдлаар сальж байна. Хөөгдөж байна. Хот суран гажирлуу жижигхэн байшин дараад хөөж оруулж хааж байна. Малж хохно салгаж байна. Ингэж бид одоо орш оронгоо их аж ахуйг болж байгаа. Энийг одоо талдаа бүгд одоо маш сайн мэдж байгаа. Энийг одоо бүгд эсэргүүцэн тэмцэж байгаа. Гэтэл энэ байдал цаашаа үргэлжлэнэ. Олон монголчууд гажир нутаггүй болно. Мал аж ахуйгүй болно. Ийм одоо нөхцөлд бид хаана амьдарч байсан ч юу эрхэлж байсан ч Монгол үндэс ухсаагаар хамгаалж чадж байгаа хоолой бид монголоор юм байна. Бид хөгдөг хот руу орно. Бид хөгдөг хот руу орно. Хотод орсон ч гэсэн би бүр өгтөө Монголтойгоо суулгадаг монгол хэлийг уламжилж чаддаг байвал бидний Монгол маш сайн байх гэсэн. Ийм учраас энийг бид нар бас бодлож байна. Төвшөнд бүгдээр одоо анхаарал хандуулах цагаарсан. Бид нар талдаа тэр хяналтын гамт тусч байгаа сайжруулж эргэн тойрондоо байгаа монгол залуучуудаа энэ асуудлыг анхааруулж байна. Үндэс ухсаа маань чивэр монголоор байсан ч гад. Уусч хайлаагүй байсан ч гад. Бид нар гажир нутгаа эргүүл явж байна. Бид нар гажир нутг дээр маань жоохон буцаагаад эрхэлж байна. Амьд бид бол алтан анган асуусна гэсэн үг байдаг. Тэрийн шиг бид монголоор байх юм бол бид ямар сайхан ч гэж үзэж байна гэж. Энд бид итгэж байна. Бид нар усан туршлагаас сурмаар байна. Бид еврейчүүдийн туршлагаас сурмаар байна. Исламын шинэ туршлагаас сурмаар байна. Бидний монголчууд бас мөнгө тэнгэрэн шидий. Мөнгө тэнгэр гэсэн нэгэн тэнгэрийн кандор нэгдэн нийлий. Мөнгө тэнгэрээр шидсэн хүн удам усаар чиврээр нь байна гэдэг. Өөрийн удам усаараа эрхэм гэж мэдэрдэг. За нарны идэвхжил бас одоо өрчимжиж хэлсэн. Бид нарaan дараач зэрэг манд. Ийм ихтэй бай. Тэгээд цаашдаа болохтой зэрэг бид өнөөдөр ингэ бас тусах байна. Цаашдаа бол энэ Монгол гэхэд хоёр суувал ямар сөрөг үр дагавартай байдгийг энэ шинжилгээ ухааныхаа талаас, биологийн ухааныхаа талаас ингэ ярьсан байна. За амьдралаа ботсон монголчууд олон байна. Надад Монгол гэдэг үндэстэн надад ямар ч хэрэг байхгүй. Монгол байна уу, хятад байна уу? Ямар ч ялгаа байхгүй. Энэ надад ерөөс огт хадгүй. Би зөвхөн амьдралаа бодъё. Хэрвээ сайн хүн бол би өөр хөлтөнд тэр хятадтай суулгая. Яагаад? Хятадтай суугаад амьдрсан ч бодно гэж. Ингэж боддог ярддаг хүмүүс олон байгаа. Тэгэхээр энэ байдал чиглүүлээд энэ миний өнөөдрийн ярьж байгаа энэ чухал дараагийн хэсэг одоо үргэлжилнэ. За хэрвээ тэгж үнэнхүү зөвхөн амьдралд бодъё. Хүүхдүүд маань тэгээд сайхан амьдарч явах болно хятад Монгол гэж ялахгүй хайх зүйлдээ суурчлаа гэж ингэж ярьдаг хичээгчүүд олон байгаа. За тэгээд үнэнхүү өөр хүүхдийн сайн сайхны бодлыг бол хятад хоттой суулгах хэрэггүй гэдгийг биологийн ухаанаар тайлбарлана. Энэ маш хортой үр дагаврыг авч ирнэ. Эхний үед нь та жаргаж болно. Дараагийн үед нь та тамруу орно. Таны үр удам тасална. Өвтөн жавд салах юм байна. За энийг хүртэл зэрэг талбарын шинжилгээ ухаанаас нь тайлбарсан ийм судалгаанууд байдаг юм. Энэний талаар ярина. Гэхдээ энэ удаагийн хийсэн та бүхэндээ хамт хийсэн ярилцлагууд одоо нүгээр өндөрлөж байна. Тэр дараагийн ярилцлагад би одоо дараа нь одоо өдөр чагалж яаж ингэж яах юм бодолтой байна.